За самацхан уу орой минь. За түрүүлж орж ирсэн хүмүүс маань дуу сонсогдож байгаа шалгаад өгөөрэй. Дэлгэр цэцэг ган хүлэг инх богийг саятай хүмүүс маань орж ирсэн байна. Дамам саранам гачами саманохша баяра сайн уу орой минь. Саранам гачами Дуу окей гинэ. За окей сайн байна. За ингээд орой минь сайн байцгаана уу? За хамгийн эхлээд сайхан шинэлцгээсэн нөө монголчууд маань сар шинийн баяр саяхан болоод дууслаа. За тэг өчигдөрхөн олон улсын эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөр буюу манай бүсгүйчүүдийн маань баяр эрх хамгаалах өдөр гэх мэтлээ одоо тий. Манай монголчууд бол ер нь уламжлалаараа ингээд гоё баярлаад өнгөрдөг болцсон. Дэлхийн нийтэд бол ер нь олон улс эрхийг хамгаалах өдөр айгүй тийм эрхтэйгээ одоо эрхийн айгүйх тийм эрхийн хаараас явдаг, хурал цуглаан болдог, ихчлэн тиймэрхүү өдөр болдгийм байлээ. За Монголд маань ч гэсэндээ адилхан эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах өдөртэй холбоотой айгүй хуулзал цуглаан тэнд бас болж байна. Дөөш сайхан байна гинэ. Дөөш сайхан байна гэсэн байна. Агийн Монгол за манайх орж ирсэн байна. Гана зүгээр наагша. За сайн байцгаана. Окей. За ойрд би энерги ба чакра хэмээх лайв нэвтрүүлгээ хийж амжаагүй. Цаг маш шахуу ажил ихтэй байгаа. За өнөөдөр ингээд амралтынхаа өдөр та нартайгаа гоё сэдвээр ярилцъя гэж бодоод ингээд энерги ба чакра хэмээх лайв нэвтрүүлгийнхаа 83 дахь дугаар нь байхаа баг. За ингээд нэвтрүүлгээ эхлэхээр бэлэн болсон байна. За тэгээд дөнгөж үзэж байгаа анх удаа үзэж байгаа хүмүүстэй өөрийгөө танилцуулъя. За би Номта болог гэж пэйж утсан модератор багш Мишка гэдэг хүн байгаамаа. За миний өөрийн ажил гэвэл танхимын болон онлайн бясалгал заадаг. За аура энерги үздэг, амьдралын код бичиг ивэр нь бусдын амьдрал бусдаас гарч ирсэн мэдээллийг нь тайлбарлаж өгдөг ажил хийдэг байгаа. За энэ ажлаараа дамжуулаад маш олон хүмүүстэй уулзах, зөвлөлдөх, амьдралынх нь асуудлыг сонсох ийм зүйл хийдэг учраас автод зориулсандаа маш гоё болсон байна лээ багштай баярлалаа гэсэн мэнэ. Ямар гоё юм бэ? Баярлалаа. Харин тийм би өөрөө бүр ингээд өдөр болгон өөрөө бүр дурлаад тэр ингээд дундаа үг болгонд нь ингээд ширхэг бүртэн дурлаад өдөр болгон ингээд салж чадахгүй ингээд сонсож байгаа. За тийм ажил хийд юм аа. Тэ олон хүнтэй уулздаг, зөвлөдөг. За миний ажлын хүмүүсийн ингээд ажлын онцлог гэж байгаа шүү дээ. Хүн болгоны ажлын онцлогтой холбоотой би бол одоо ингээд хүмүүстэй харилцдаг, шууд утгаараа ингээд уулзаад харилцдаг, ажил хийдэг. За энэ бол миний ажил гэж ихээс илүү миний сүнсний даалгавар, за миний хобби, миний өөрийн амьдралын зорилго гэд миний хийж байгаа ажил маань одоо маш олон юмтай ингээд огтлцсон. Энэ би өөрөө бүр ингээд хийх дуртай. Тэрнээс ингээ хүн ажиллаа хийчихэд те тарчаад ёо ямар хэцүү байв өнөөдөр ямар муухай өдөр вэ те ёо маргааш яаж ажиллаа яана гэдэг хизээш тэгж бодож одоо энэ ажиллаа хийж байхдаа бол хизээш тэгж бодож тэм сэтгэл зүйтэй ажилдаа ханддггүй арай харин одоо ингээ сул тал нь гэвэл бүр хитрхийх ингээ ажил гээд те хитрхийх ингээ тэр ажилдаа дурлаад өөрхөн сонгосон замдаа дурлаад ингээ гэр бүлийнхандаа гаргах цагаа баг ингээ гаргачих гад байдаг. За тийм нэг жоохон сул тал байгаа. За ерөнхийдөө бол ингээ юмд юм дайчин багасаа л юм дайчин андаас орцсон юмд ингээд бүр хитрхи ингээд махраас орцсон болохоор яг тэр зангаар ингээд миний энэ ажил намайг улам нөө дуртай ажиллаа хийж байгаа юм чи улам илүү махраад бүр ингээд өдөрт маш олон санаа орж ирэл тэр бүх санаануудаа бодит зүйл болгох гэж жоохон өөрийгөө ядраах эсвэл гэр бүлтэй гарах цагнаасаа жоохон баг зарцуулчих гэдэг сул талтай. Тэгээ тэрийг бол бас яг хянаад баланстай байх гэж хичээдэг. Гэр бүлийнхэнтэй хамт байхдаа яг чанартай цагийг өнгөрүүлэх гэж хичээдэг. Би ч одоо өөрөө 2 хүүхэдтэй манай баг хүү маань 3 настай ингээд жоохон байгаа учраас бас ингээд ээжийн хайр халамжтай ээжийн ингээд оролцоо аягүй чухал үе дээр явж байгаа л да манай гэр бүлийн хувьд. Тийм учраас ингээд аягүй хичээдэг. За чанартай цагийг өнгөрүүлчээ те. Хамт байх хугацаанд нэг байсан шиг байчи дүмбигээ суугаад байхгүй гэдэг ингээд аягүй тэгж ингээд оролцох хичээдэг. За тэгээ ажлын онцлогоос маань холбоотойгоор маш олон сэдвүүдээр хүмүүс надад орж ирж асуудлаа ярьдаг, за асуудаг, зөвлөдөг. За би хараа ингээд хүмүүс ингэж бодоод байдаг. Аавраа үздэг ч юм уу ингээд одоо хүний амьдралын код мод гаргана хэрэг ингээд амар зүн чудган мэрэгэн төргөн хүм юм байх, тийм ажил хийдэм байх гэж ингэж бодоод байдаг. За энэ
мэрэгэн төрөндөө бишээ би өөрөө ингээд тайлагч гэж явдаг. Энэ юу гэсэн үг вэ гэхээр альва юмыг ингээд таны бичгээс ялгарсан энергийг нь би өөрийнхөө сурч мэдснээр уншаад таны он сар төрсөн он сар өдөртөө танд байгаа мэдээллийг би өөрийн мэдлэгийнхаа хүрээнд тайлаад танд байгаа энергийг нь хараад энэ энерги энэ гурыг хооронд нь олоод таны төвшинг тодорхойлоод тэр төвшнгөөс ялгарч байгаа сэтгэл зүйн байдал, бие махбодын байдал, за ирээдүйд гарч болжгүй эрсдлүүдийг би ингэж тайлбарлаж өгдөг, тайлагч хүн гэж авдаг байхгүй юу? Тэрнээс биш би ингээд ламбо ч юм уу одоо ингээд үзмж төлөгч хүн шиг те ирээдүйд хараад хилдэг биш ээ. Манай ингээд монголчуудын хувьд шашны хувьд айгу тийм өрөөсгөл ойлголттой. Яг ингээд одоо хин нэгэн амьдралдаа хинийг нэг үзүүлнэ гэдэг нь одоо би ингээд амьдралд одоо те амьдралаа ингээд хин нэгнээс асуух гэж нэг тэр хүнийг үзмөрч төлөгч гэж ингэж ойлгоод байдаг. Үгүй ээ, эн чинь тайлагч гэдэг хүн чинь тусдаа шүү дээ те. Энэ хүн чинь танаас ялгарсан мэдээллийг л зүгээр танд буцаад тайлбарлаж өгдөг ийм хүмүүс байгаа байхгүй юу? Энэ одоо юунд одоо хэрэгтэй юм бэ гэхээр яа хүмүүс ингээд би тэр хүний талаар өөрийнхөө талаар мэдж байгаа зүйлүүдийг ярьж өгдөг. За би ер нь жоохон энерги унтсан ингэсэн тэгчээ явж байгаа гэдэг. Энэ яагаад болов гэдгийг нь тайлбарлаж өгнө. Яах ёстой вэ гэдэг аргыг нь зааж өгдөг байхгүй юу? Намайг бол яг хүмүүс ч гэжтэй те миний ингээд сургалт муралтанд суудаг багш, шавнар ингээд намайг жоохон багшаа гэж хүндэлдэг хүмүүс бол та ингээд айгүй аргууд мэрэгэн багш санагддаг те. Танаас ингээд айгүй гоё аргууд гарч ирдэг нь таалагддаг гэж хэлдэг. За энэ үг би ингээд маш гоё таалагдаад бас надтай ингээд зөв юм шиг те ингээд би өөрөө айгүй арга чарга хайж явдаг хүний хувьд арга чарга гэдэг нь те дом мом одоо нэг тийм сүнслэг гэхээс илүү ерөөсөө л амьдралд чи арга чарга хэрэгтэй л гэдэг юм биш үү? Аливаа юм хийх. Зүгээр нэг хүн хог шүрдэгтэй хүртэл системтэй ингээд нэг юм хогоо шүрд гаргаа мэдчихвэл сайн шүрдэх юм байна. Хогоо шүрд гаргаа мэдгүй бол тэргээр нэг хог цацаал хаях юм байна гэдэгтэй адилхан би ер нь ингээд арга чарга айгүй хайдаг. Содолдог, уншдаг. Тийм утгаараа би та энэ төвшөнд явж гин гэдэг нь танд ийм аргууд хэрэгтэй шүү гэдгийг тайлбарлаж өгөх хичээдэг байхгүй юу? Тэг ингээд хүн чи яг уу яагаад те яагаад ингэж амьдралаа хүмүүс үзүүлдэг, яах гэж үзүүлдэг, хүнээс амьдралаа асууна гэж юу байдیں ч гэдэг юм уу ийм ярьдаг хүмүүс бас байдгаа. Зөв өө. За гэхдээ хараа би ч гэсэн өөрөө хүнээс амьдралаа асуугаа явж ирсэн байхгүй юу гэхээр хүнд энергийн дэмжлэг, сэтгэлийн дэмжлэг, амьдралын дэмжлэг, чиглэлийн дэмжлэг гэдэг юм тэгтээ тэрг хүүхдэл хэрэг болж идэм аа. Бид нар ингээд нэг амар цэцэн цэлмэгтэй ч юм уу би одоо жишээ нь айгу ухаантай болцоо бусдад ингээд юм зааж өгдөг, ухаантай мондог болцсон. Миний амьдралд ямар ч асуудалгүй болцсон учраас би ингээд зааж өгдөм биш ээ. Энэ зүгээр ингээд цаанаасаа өөрөө миний одоо та ингээд цаанаасаа л гой дуулж чаддаг төрцөн те яагаад гэдэг мэдэхгүй шиг та эсвэл ингээл цаанаасаа л одоо юу гэдэг юм сайн зурж чаддаг хүн шиг ингээд төрцөн гэдэг шиг цаанаасаа л ингээд ийм ажлыг хийхээрээ өөрөө баярлаж дурлаж ингээд хайрлж хийдэг ядарч хийдэг те зарим хүмүүс хүн зовлон сонсох дургүй байдаг шүү дээ. Зовлондоо гол нь биш, гол нь би өөрөө ингээд амьдралаа тайлж чадаагүй явж байхдаа айгүй ингээд юмсуудыг замбраагүй болгоод өөрийгөө айгүй ядраачсан баггүй юу. Тийм учраас би өөрөө тайлж сурчингуудлаа шууд надын толгойд ямар одоо тарих толгоонд юу орж ирсэн бэ гэхээр ерөөсөө л амьдралд нэг юм болж байгаа дистрал эмх замбраага хүн чинь тайлах хэрэгтэй байт юм биш үү? Тайлахгүй бол ингээл гацчуул за тэр зэгтээ гацаад маш их цаг хугацаа алддсан байна. Эсвэл одоо нэлээд нас явсан хойноо тайлаа тэрэндээ харамсдсан байна. Эсвэл ингээд хүний амьдралд ер нь ингээд нэг дэмжлэг, сэтгэл зүйн дэмжлэг хин нэгэнтэй ярилцаад нэг гарц гаргалгаагаа хуваалцах дэмжлэг хэрэг болдсон биш үү гэж бодоод би энэ ажлыг сонгоод энэ одоо тэ энэ замыг сонгоод ингээд явж байгаамаа. Энэ бол цэвэр миний өөрийн сонголт, цэвэр миний өөрийн дурлаж хийдэг одоо зүйл байгаамаа. За тэг хитрхи дуртай болохоор хитрхийг цаг зарцуулчих гэдэг. Тэгээ яг энэ ажилт чи айгүй гоё давуу талууд байдгаа. Би сүүл үед ингээ ажил гэж ярьдаг болсон. Өмнө нь бол болохоор яг одоо надад өөр хийж байгаа зүйл байхгүй. Би ингээ бүх өөрийнхөө өмнөх хийжсэн ажил, бизнес бүх замаа хаяад ерөөсөө би энэ замаараа явна гэдэг ингээ явцсан учраас би ажил гэж хэлдэг болсон. Тэрний өмнө бол миний одоо ингээд яг ажил биш байсан. Би зөв хоббитай өөрөө ингээ хажуугаар ингээ сонирхдаг зүгээр цаагаараа ингээ бизнес өөр юм зөндөө хийх гээд явдаг байсан. Тэгээ ерөөсөө бүх зүйлээ ингээ хүн чинь ингээ нэг л хүн шүү дээ. Нэг цагт надад 24 цаг л байгаа. Би 1000 ингээ чадвартай, 1000 хүчтэй, 1000 дайчин байгаад надад ингээ 10 20 юм зэрэг хийх ингээд боломж болцсон маш бага байдаг. Тийм учраас за ерөөсөө л нэг ажиллаач болох чи тий. Би мөнгийг одоо энэ ажиллаараа мөнгө олоод бусад ажиллаараа мөнгө олоод явъя гэж юус боддгоо байсан байхгүй. За энэ бол зөвөр миний ингээ хүн туслах одоо сонирхол хобби те энэ ийм юм байна гэж бодоод бусад зүйлээс гэр би ч одоо идэж яваа өмсөд зөөн те гэр бүлийнхаа ингээд хэрэгцээ мөнгө гэдэг зүйлээ одоо хэрэглээний асуудлаа бол өөрийнхөө өөр хийж чадж байгаа ажлаас мөнгө олоод явчихаа гэдэг ингээ санхүү ингээ тустай байдаг байсан. Гэтэ ерөнхийдөө ингээ хүн чинь хамаг их нөгөө ажилдаа цагаа зарцуулж чадахгүй шүү дээ. Мэдээж дуртай амруугаал татагдаал дуртай амруугаал яваал хамаг цагаа эндээ зарцуулчаад идэг байсан учраас за ерөөсөө л хүн те хүн
чадж байгаа дурлж байгаа амаараа мөнгө олох нь бас зөв юм байна. Өөрийнхөө санхүү би чи өдөр болго идэн, нэг өдөр идэхгүй байх гэж байхгүй те. Өдөр болго идэн, өдөр болго уун, өдөр болго өмсдөг учраас би өөрийнхөө чадж байгаа зүйлээр л мөнгө олж байгаа юм чинь их буруу биш юм байна гэж бодоод энийгээ би өөрийн эхлээд ингээд миний сүнсний даалгавар, миний зүгээр зам, миний ингээд гой зөвлөгөө, миний ингээд хийж чаддаг зүйл учраас ингээд явж явах хэрэгтэй юм гэж боддог. Гэсэн одоо бол ерөөсөө миний ажиллаж болсон, амьдралж болсон, миний сонголтч болсон, миний бүх юм болсон. Миний одоо бараг бүх цаг хугацаа болох нь холгүй болчиход явж байна. Тэгэхээр би бол ингээд тайлагч гэж явдсан шүү. Тэгээ хүмүүсээс ингээд ойлгодоггүй. Тэгээд наваа ингэж бодоод байдаг ингээд би гэр бүлээсээ салахгүй юу те нэг ирээдүг ингээд аюуг асуудаг. Би салвал ямар вэ? Харин салтын тал дээр би хүнийг сал нийл гэж юусоо хилдэггүй. Би зөвхөн хүний нийцлэг хэлж өгдөг. Хүний цаанаасаа төрчин одоо мэдээлэл гэж байдаг. Хүн чинь тэр чигээрээ мэдээлэл. Та бол маш олон төрлийн мэдээллийг дагуулж авч ингээд дагуулад өөртөө хатгалан явж байгаа. Та өөрийнхөө тэр мэдээллийг уншиж чадахгүй шүү дээ. Би ч уншиж чаддаггүй байсан. Одоо л хүмүүс сүнслэг мэдлэг зэдлэг гээл аюух яригдаал сүнслэг багш нар гарч ирэл хүмүүсээс айгүйх өөрийгөө таньж мэдэх гэж ингээд оролддог болчих. Эн чинь бүр саяхан 5 жилийн өмнө хинч тэгдэггүй л байсан те. Тэрийг ингээд сүнслэг зүйл гэдгийг нэг шашны зүйлтэй холбоо шашин юм шиг ярьдаг байсан. Гэсэн чи одоо бид нар сүнслэг энерги гэдэг чинь шаал өөр юм байд юм биш те. Гэт ингээд ойлгоод ингээд явдаг болчихсон. Тийм учраас ингээд сүнслэг зам те бидний ингээд мэдээлэл гэдэг юм чи айгүйх байдаг. Хүн чинь тэр чигээрээ мэдээллийн сан. За тэгээд тэр мэдээллээс нь би яг тоо хоёр та нөхөртөөгөө хань ажилтайгаа нийцэлтэй байна уу те. Цааштай байвал сэтгэл санааны нийцэл байна уу? Одоо нөгөө жилийн бид нар монголчуудаа л нөгөө ивэл харш гэж ярьдаг шиг те. Тооны бас нийцэл байдаг, энергийн нийцэл байдаг те. За бүр сүүлийн үед одоо сүнсний ихэр дөл, ихэр сүнс, ихэр одоо үүлийн үрийн харилцаа, заяаны харилцаа гэж гэдг нь бүр ихэр сүнсний харилцаа гэдэг ингээ яригадаад гой тайлбарлагдаад явж байгаа шүү дээ тий. За ингээд өөр мэдээллүүдийг танд тайлж өгдөг. Энэ дундаас та нийцэлтэй байж болох юм байна, болохгүй байна. Та хоёр амьдрын явал яг нэг маргаан зөрчил ихтэй, сорилт ихтэй харилцаа юм байна гэдгийг тайлж өгдөг. Болохоос би ямар одоо бурхан ч биш юу ч би юу ч хүнийг сал нийл гэж хэлж ядیں۔ Гэхдээ хараа манай монголчууд ингээд айгүй юу жишээ нь хариуцлагыг амар хүнд хүлээлгэх дуртай. Өөрөө ингээд буруу зүйлийн хариуцлагыг авчих байдаг гэдэгс айдаг хүмүүс байдаг учраас ихэвчлэн ингээд ийм өөрөө ингээд сал нийл гэдэг. Намайг тэр хүн сал гэсэн ш, намайг тэр хүн нийл гэсэн ш гэдэг ингээд юм үзүүлдэг, харуулдаг, мэрэгэн төргөн гэж ярьдаг ч юм уу, одоо үзмэрч төлөгч гэж ярьдаг хүмүүсийн нэрийг аягүйх барьдаг. Юу гэхээр би тэр хүнд үзүүлсэн чинь намайг сал гэж хэлээд би салах гэж байгаа ч гэдэг юм уу те. Айгаад байдаг байхгүй. Тэр нь чи би өөрөө салах гэж байгааг хэлэхээр санаа зовоод байдаг те. Тэнгүүтээ ингээд хин нэг нь надад хэлсэн гэ хэлжүүлнэ. Хариуцлага тэр хүний буруу болно шүү дээ. Тийм одоо сэтгэл зүйн тэр нэг далд тухамсарт нь бүр ингээ кодлогдсон юмараа ер нь бол иймэрхүү хүмүүсээ айгүйх ингээд нэрийг барьж ярьдаг. Надын нэрийг зөндөө хүмүүс ингээд бариад таныг та тэгж хэлсэн юм уу? Таныг тэгж одоо хэлсэн гэж юм. Эсвэл одоо таныг тэгж хэлсэн гэ яриад л манай найзууд хүртэл ингээ мэдгүй одоо миний найз гэж мэдгүй штэ хүмүүс ингээ үйлчлэг явуулж байхад хажууд нь сууж исэн. Намайг тэгж хэлсэн ш, намайг ингэж хэлсэн ш ярих марих тоол өчнөө гардаг юм бэлээ. Гэтэ би тэр болгонд нөгөө нэг тайлбар тавиал те. Тэгээ гүш би хэлээгүй шүү. Би нөгөө тэр хүмүүсийн сэтгэл зүй ямар ааг мэдж байгаа учраас хөөх юмдаа өөрөө ингээ хариуцлагаас малтрах гад ингээ ер нь л тэгэл одоо бусад хүнч зарим нэг нь ойлгохгүй харин ойлгуулах гадаа намайг өөрхөн тэгээ хэлгэцсэн бач гэдэг юм нэг монголчууд юм хайн хариулдаг штэ. Юм айгүй хайн хариулна. Цаашаа нааш ямар үр дүн гарч чаддаг гэж ерөөсө бараг боддгоо штэ тий. Тэгээ тэр утгаараа тэгээ хэлчихдэг. Тэнгүүд яг хүмүүс ингээ сал нийл гэж ярьдсан байна. Одоо тэгж зөвлөгөө өгдөм байна. Интернет ойлгоцсон байдаг шүү. За, надын нэрийг янз янзаар барьдаг надаас өөр яг адилхан ажил хийж байгаа хүмүүсийн нэрийг ч гэсэн барьж байгаа хүмүүс зөндөө байдаг. Эсвэл хүмүүс заримдаа яриа буруу болгочдөг байхгүй. Зүгээр ингээд зөвлөөдтэй мэдээллийг тайлж өгч байгаа ч тэрийг ингээд өөрийн одоо тэр тухайн хүний сонсож байгаа энергийн төвшин те зарим хүмүүс чи хөвчлэн 7 урдын долуулангийнх нь блоктой ингээд 5 урдын блокт орж ирж байгаа. Тэр иймэрхүү хүн чинь ийм блогт орж ирсэн хүн чинь хүний яриаг айгүй эсрэгээр нь сонсдог байхгүй. Хүн ингээд амаад шилтэлн ингээд энерги бараад ингээд тайлбарлаж өгч байгаа чи өдөр шаал өөрөөр ойлгочоод намайг тэг гэдээс ингээд явж аач тохиолдол гардаг. Юм гэдэг чи айгүй олон талтай байдаг. Одоо бол тэгтээ хүмүүс бол илүү гоё ингээд ухаалаг болж гин илүү өөр болж байгаа учраас бас юмыг наанта цанта ойлгодог болчихжээ. Гэтэ бас ойлгодог хүмүүс байдаг. За нэг тийм. За тэг өнөөдөр хартаа би нэг юм эмгтээлийн энерги гэдэг сэдвээр яриа гэж бодсон. Гэтэ би энийг яг жил гарны өмнө хаа яг өөрийнхөө YouTube суваг дээр эмэгтэй хүний энерги эрэгтэй хүн эхнэр нөхөр хоёрын энерги ялгаа гэдэг сэдвээр бас ярьжсэн байхгүй. Тэгээ энэ дээрээ ярихдаа би айгүй гоё ингээд бас ингээд нэлээд олон одоо энергитэй холбоотой асуудлуудыг ингэж гаргаж иржтэй. Эрэгтэй хүн ийм юм байдаг учраас эрэгтэй хүн ингээд идэм байх. Эмэгтэй хүний энерги ийм байдаг учраас ийм шалтгаанаар ингээд идэм байх шүү гэж өөрийнхөө таньж олж мэдчихснээр ингэж тайлбарлаж өгчээсэн бол бичлэг байгаа. Видео хичээл байгаа, лайв хичээл. За тэрийг та нар маань бас сонсвол айгүй зүгээр айгүй сайхан
Юу гэвэл тэнд би эмэгтэй хүмүүс ахуй дотроо явж идэг учраас асар их ахуй асуудалтай явж идэг. Дээрээс нь сүнслэг чадвартай учраас энэ хоёр нийлэхээрээ ачаал нэмэгдээд асар их нөгөө нэг юм юу ядгаа энерги алдагдлалд ороод ихнэр нөхөр хоёрын энергийн булгаас нэг шугам нь өөр ингээд долгионтой болоод хоорондоо таарахгүй болоод ингэдэг тэгдэг гэдгийг бас айгүй нарийн тайлбарлаж өгсөн байгаа. Ер нь ингээ юм ойлгодог хүн бол нэг сонсоод манай гэр бүл тийм асуудал болоод байгаа юм биш шүү. За нэг ингэчээд гэчээгээд бас нэг гарц гаргах бас хөөрхөн боломжтой хөөрхөн сэдв болсон гэж би боддог. Тэгэхээр та нар маань хэрвээ сонсъё гэж бодож байгаа YouTube дээр эхнэр нөхөр хоёрын энерги ялгаа гэд бичгээр бол гарч ирнэ. За тэр одоо хичээлийн 2 дахь одоо part 2 гэж ярьдаг. Тэгээ өргөжлүүлээд ярьж ин ч гэж ойлгож болно. Би өнөөдөр бол эмэгтэйлийн энергийн талаар яриа гэж бодсон. Яагаад ингэсэн бэ гэхээр сайхан намайг үндэсний телевизэд өглөө хөтөлбөрт байгаа эмэгтэйлийн энергийн талаар та яриад өгөөч гэд урьсан. За тэгээд мэдээж нэвтрүүлэг цагтай нартай юмд ч ингээд хүн ингээ яг би өөрийнхөө лайв нэвтрүүлгийг хийдэг шиг дураараа хитэн цагтай цаг гараа ингээд дураараа айгүй гой нарийн ширин дэлхийж ингээд ярих боломжгүй байхгүй юу. Тэр чинь ингээд цагтай нартай байж гэн. За дээрэс нь одоо нөгөө нэг үндэсний телевиз ер нь ингээд телевизүүд чинь батлагдаагүй нотлогдоогүй сүнслэг зүйлийг дэмжидэггүй болохоор за та ингээд бас бид нарт бас телевизийн хувьд бас тийм зарчим байдаг шүү. Тийм болохоор та яг нөгөө нэг юм аль бол хувь хүний юу талаас нь ярьж өгөөч те ингээд сүнслэг энерги гэхээс илүү жоохон хувь хүн талаас нь нийгэмд ингээд жоохон ил байдаг талаас нь ярьж өгөөч гэдгсэн. За тэгээд би чинь бас тийм үг хэл ярих юм аа ингээд бусдаар заалаад ярина гэдэг чинь аюу төвхтөө шүү дээ. Хүн ингээ өөрөө сураад мэдээд ингээ цагаа гаргаж байгаа юм чинь яг хэдэн минутанд энэ талаас нь ярьчаараа гэхээр жоохон тийм дутууд болмог санагдаа. За ерөнхийдөө өөрийнхөө гоё сувгаараа дамжуулаад те энэ талаар ярьчаа да гэж бодоод өнгөрцөн байсан амжихгүй жоод өнөөдөр амжуулах гад цаг гаргацсан байхгүй юу? За тийм байна. Нэгдэж хоёрдож эмэгтэйчүүдийн баяр болсон учраас би бас тэрнтэй холбоод бас нэг энэ өдрөөс нэг хэмэр холдохгүй шиг гоё эмэгтэйчүүдэд зориулаад хөө эмэгтэйлэг энерги гэдэг чинь юм байдаг байхгүй юу? Гоё шивнэ яриа гэж бодсон. За энийг мэдээж би бол өөрийнхөө сувгаараа сүнслэг талаас нь ярина гэдгийг бол та нар маань ойлгож байгаа байх. За яагаад бол энэ сүнслэг талаас нь ярих нь угаасаа зөв шүү дээ. Яагаад гэвэл дэлхийн ертөнцийн бүгд л ингээд нүдэнд харагддаг, гарт баригддаг юмдаа л итгэдэг. Дийлэнх нь тэмцэлтгүүтэй байдаг. Дэлхийн хүмүүс нийт 88 тэрбум хүмүүсийн 80% нь ингээд зөвхөн материалын зүйлтэй зөвхөн ингээд нүдэнд харагдж байгаа зүйлийг анзаардаггүй. 20%, 20-30% одоо яг өсөж байгаа л гэж ярьдیں۔ 20-30% нь ингээд сүнслэг энергийн талаар ярьдаг. Сүнслэг энерги гэж байхгүйсэн бол бидний юу ч байхгүй шүү дээ. Тэрийг мэдэхгүй бид нар ингээд анханасаа энергиэс буюу байхгүй юмнаас үсчээд одоо зөвхөн байгаа юмар шүтээд явж гин гэдэг бол надад болж байгаа учир дутагдaltaй санагддаг. За тэрнээс шинжлэх ухаан ч юм уу эрдэм мэдлэгийг үүсгэж байгаа юм биш шүү дээ. Зүгээр дистрал имэйл гэж ингэ ойлгох гэдэг аахгүй. За тийм байна. Тэгсэн чинь ингээд бас нэг миний пэйж дээр нэг хүн энийг комент хийсэн байсан би тэрийг гаргана гэхээр бас цаг хугацаа орох хэрэгэд утгыг яриад өгчээ. Тэр болохоор юу гэсэн бэ гэхээр би нэг өөрийгөө хайрлах талаар 3 ингээд биетэй холбож ярьсан. За махан бие, тархин бие, сүнсэн бие энэ 3-ыг ингээд гурвал ингээд тус-тустай харилцаж бид нар чинь нэг өөрийнхөө чигийг олж авд юм бэ шүү гэд. Энэ бол маш том мэдлэг байхгүй юу? Энийг хинч баг ингэж тайлбарлаж өгөхгүй дээ. Ингэж ойлгомжтой ийм богино хугацаанд 10 минутын видео 10 хүрэхгүй 5-6 минутын видеонд би хараа ингээд ялаа ингээд видео хийхдээ яаж маш богино хугацаанд яаж яг голыг нь ярьж ярих уу? Гэхдээ бүр нэг голыг ярьж ийн гэдэгт нь бүр нэг дутуу алсан муугар шиг биш. Яаж ингээд хүн илүү сайн ингээд ойлгохоор ярих уу гэж ингээд тархиа ажиллуулж ярьдаг байхгүй. Тэрнээс ч зүгээр л ингээд хамаагүй ярьдаггүй. Тэгээ нөх хүмүүс чи удаан хугацаанд нэмийг үзэх цаг зав байдаггүй учраас мэдээж л цаг хугацаатай бид нар уралдаал богинохон айл болох мэдээллүүдэд богинохон болох гэж оролдох нь бол зөвтэй. Гэхдээ энэ сүнслэг ийм том ингээд ойлголттэй сүнслэг ингээд сүнслэг сэдв гэдэг чинь хүнтэй бараг хэдэн цаг өөдөөс хараад ярьсан ч ойлгож чадахгүй байх сэдвийг хэдэн минутанд ойлгуулна гэдэг чинь угаасаа хэцүү. Тэрийг ингээд өнгөцгөө харсан хүн бол угаасаа тэрийг ойлгохгүй те юу яриад байгаа энэ стандартаар тарин нарна гэж юу юм хүний бие мийг махан бие сэнсэн бие гэж юу ингэж шилж хөшөөмжлөх маш амархан. Гэхдээ тэрний ард юу болж байгаа гэдгийг та бол хизээч ойлгохгүй шүү дээ те. Тэр ойлгохгүй байгаа хүмүүс бол хизээч ойлгохгүй. Тэгэхээр тэгэж ингээд ярьж хийж байгаа юм ингээд юу 3 бие гэж юу яд юм. Би бол 3 бие гэж амьдралтаа сонсоогүй юм байна. Би бол тийм бие гэж сонссон гэдэг иймэрхүү нэг комент хийсэн байсан. Утга нь бол яг нэг тиймэрхүү гэснээр тархийг бие гэж яриад байгаа. Тархи ямар бие юм уу гэдэг амар инээдтэй хөвгөлтэй ярьсан байсан. Яг тэ хөөхөд өдөр чинь хэдхэн минутанд л ойлгуулах гэж тэгж ярьж байгаа юм. Нэг хоёрт нь хүн ингээ бодлын бие, оюуны бие, төсөөллийн бие, үйлдэлийн бие гэдэг аюул олон бие байл яриад ивэл дуусахгүй байхгүй. Энэ чинь хүмүүс ойлгохгүй байхгүй юу? Ийм олон биеийг тайлбарлах шаардлагач байхгүй. Хүн ерөөсөө яг бодит байгаа 3 зүйлээ би илүү хүндэтгэлтэй ойлгуулахын тулд шууд бие гэдэг нэрийг ашиглаж байгаа юм аа. Энэ тарих гэдэг чинь бас нэг тодорхой хэмжээний бидний нэг хэсэг учраас бие шүү те. Сүнс гэдэг чинь ерөөсөө анханасаа бидний бүрдүүлж байгаа учраас бидний бие шүү. Махан бие бол харагдаж байна энэ бидрийг ингээд ямар өнгөцтэй, ямар дүр төрхтэй байхыг харуулж байна. Энэ чинь бас бидний бие шүү те. Ингээд энэ 3 маань гэдэг ярьж
байгаа шүү дээ. Тэрийг ингээд 6 авах хэвээр 7 авах хэвээр эсвэл 4 байх хэвээр 3 байх хэвээр гэж ярих ямар шаардлага байхгүй. Дахиад судал, дахиад унш те. Тэгээд энэ хүн ямар зорилготой яаж ярьсныг нь харж иж бас одоо тэгж ойлгох нь зүйтэй болов уу гэж бодож байна. Тэгээ яг би яагаад ингээд иймэрхүү юм бэ нэг тайлбарладаг шүү дээ те. Яагаад өнөөдөр тайлбарлаж байгаа юм гэхэлэр энергийн үржүүлэлт гэж яддаг байхгүй юу? Цацаа хүүе сайн уу, миний 10 жилийн найз ороод ирсэн байж тээ. Хөөрхөн сэтгэлээсээ ярьдаг гоё багш шүү. Таны хичээл сууж үзэх хүсэлтэй хүн байна гэсэн байна. Энэ манай найз биш юм шиг байна. Адилхан нэртэй, адилхан зурагтай болохоор манай найз юм болоо гэж бодлоо шүү дээ. Миний хичээл сууж болно шүү дээ. Онлайн ярих бяцлал, бичих бяцлал гэдэг онлайн хичээлүүд маань хямдраа 5000 болцсон байгаа. Танхимын хичээл маань одоо дулаархаар явагдана. Яг бол өвөл халан хүүтэн ийм стресстэй төгжрээтэй байхад бид нар танхимын хичээл зарлаад ирэх хүн олдохгүй, ирж чаддгүй хүмүүс ирчихээрээ тасалчдаг. Тэгээ мөнгөө өгчөөд 5 өдрийн бяцлал явуулчаад 3 өдөр суухгүй байхаар чи тэр хүн ямар ч үр дүн гарахгүй. Тэгээ аюу хэцүү байдаг учраас би ерөөсөө өвөл явуулдаггүй. За ингээд 3 сар боллоо, 4 сар боллоо, гой хавар боллоо, дулаараад ирэхээр нь танхимын бяцлаглуудыг эхэлдэг. 6 сар, 7 сар, за 8 сар 9 сар хүртэл ингээд явуулаад дулаан байх үед бол явуулаад яадаг. Төвөл болоод ирэнгүүт нь болчихдгоо. За тэгэхээр та бол энэ жил гоё танхимын бяцлал хамрагдаж болж гин. За миний онлайн хичээлүүдийг ч авч болж гинөө. Боломжтой. Сайхан пэйж рүү чатчихэд мэдээлэл авч болдгоо. За тэгсэн чинь тэгээд ингээд хэдүүл эмэгтэйлэг энерги гэдэг сэдвэргүй арай ороогүй шүү те. Би ер нь ингээд ойр лайв хичээл хийгээгүй болохоор ингээд иймэрхүү зүйл нэг жоохон сонь сайхан авалцаа сууж гин гэх юм аа. За тийм байдгаа. Тэгээ сүүлийн тараа энерги үржүүлэлтийн хууль гэж байдаг байхгүй юу? За энэ сэдвэр би бас л нэг өдөр гоё лайв нэг сайхан нартай өдөр хий гэж бодож л байгаа. Энерги үржүүлнэ гэдэг маш том зүйл байдаг. Нийгэмд чи угаасаа сүрэг энергийг үржүүлдэг, сайн дураараа ажилдаг, баг комент бүр одоо хүмүүс бол троллод гэж хэлдэг шүү дээ. Тийм хүмүүс бүр өчнөө нөрөө байдаг. Эрэг энергийг үржүүлэх гэж оролддог хүмүүс маш бага байдаг. За эрэг энерги үржүүлэх гэдэг ингээд сайн сайхан түгэж байгаа хүмүүсээ хийх нь харддаг. За худлаа нүүрэн дээр нэг сайхан гоё гिचээд цаана юуч байхгүй ч юм. Хин бүх хүнд цаана амьдрал байгаа. Бүх хүнд асуудал байгаа. Заавал тэр бүх асуудал ярих хэрэгтэй мó. Дандаа уйлаа сууж явах хэрэгтэй юм уу? Дандаа амьдралын зовлон ярих хэрэгтэй мó? Үгүй шүү дээ. Тэр хүмүүс чинь гаднаа ингээд гоё сайн сайхан зүйлийг түгээхгүй явж гин гэдэг бол түгээхгүй явж гинэ л гэсэн үг шүү дээ, тэ. Бүгдөө юм далд томсортой гэмтэлтэй байдаг учраас нэг сайн сайхан юм яриа, сайн сайхан хийх гэж байгаа хүмүүсээ хардчин, улс төртэй холбочин, эсвэл дарчин, доромжилчин тэгсэрэг байхгүй болчихдаг шүү дээ. Нааг ч гэсэн бас аюул тэгж оролддог шүү дээ. Янз янзаар доромжлон янз янзаар ингээд дайрч мардаг. За тэгтээ би бол өөрийнхөө амьдралын зорилгыг өөрийнхөө мөн чанарыг мэдж байгаа. Та намайг мэдгүй ч би өөрийнхөө дотоод сүнсийг маш сайн мэддэг учраас надаа алдаа байхгүй гэж би хэлээгүй, оноо байхгүй гэж хэлээгүй. Би надад ч гэсэн хүн юм чи бүх юм байгаа. Тэгтээ би суралцаад явж байгаа сүнс надад алдах ч ирэх байгаа, оногч ирэх байгаа, юмаа хийх ч ирэх байгаа. Бүх ирэх нь байгаа учраас тэр эрхийнхаа дагуу ажиллаад амьдраад явдаг. Тэрнээс биш хин нэг нь над руу дайрах ч юм уу, хин нэг нь над руу халтахад би бол ингээд замаас хаях байсан бол анаас юм хэцүү зам руу орохгүй байх байсан юм аа. Энд чинь маш хэцүү зам ажил واخгүй юу. Ажлын онцлог гэж яддаг шүү дээ. Зарим ажлын хүмүүс ингээд хүндөвтөр одоо хүнд ангилалд ажилдаг. Энэ бол хөнгөн нөхцөлд ажилдаг. Энэ бол сайхан нөхцөлд ажилдаг. Энэ бол саар нөхцөлд ажилдаг гэд хуваадаг шиг одоо хүнтэй ярилцдаг, хүн зөвлөгөө өгдөг, хүнтэй шууд утгаар уулздаг. За бүх юм ингээд нээлттэй байдаг те. Ингээд сошиал орчинд ингээд нээлттэй өөрийнхөө царай зүс өөрийнхөө яг байгаагаараа ингээд бусдад ингээд мэдээл түгэж байгаа ажил гэдэг бол айгүй хэцүү байхгүй. Нөгөө хүн гараад өөрийнхөө хувийнхаа амьдралаар гой бүжиглэх хоббитой те бүжиглээ явж байсан чи хөөе нөгөө хүн чи бүжиглдэм байна гэж яриад байдаг. Юу гэсэн юм бэ? Багасаа бүжиглэх дуртай байсан. Тэгтээ тэр хөө хөтлөө бүжиглэх дуртай байна. Бүжиглэн дуулах дуртай дуулна. Тэгмэд хүмүүс ингээ ойлгодоггүй. Дандаа ингээл юм яриа сууж яадаг. Багш хүн гэдэг бол нэг юм төрөл зүйл, төрөл анги гэж ойлгоод ингээд байдаг. Тэгээ одоо нэг иймэрхүү юм ингээ чөлөөтэй ярьж яах хэрэгтэй юм шиг байна. Юу гэсэн үг гэхээр ингээд цаавал ярьж ээжл ингээд ойлгод юм байна л да. Ингээд ярихгүй болохоор угаасаа ойлгохгүй. Би бол ингээд шууд гол юм яриад ерөөсө хүнд өгөх юм аа л ингээд цацаал байдаг, гаргаал байдаг шүү дээ. Түнгүүд бас нэг үе наата цаанта ийм байх шүү гэдэг нөө өөр мөрийнхөө хувийн амьдралд болж байгаа зүйлээсээ бас ингээд дэлгэхгүй бол би бол сүнслэг зам руу орох хүртлээр маш их амьдралыг тулж яснаа бол ингээд ярьсан байгаа. Та үнэхээр мэдгийг хүсвэл YouTube руу ороод сонсож болно. Сүүлийн үед бол би ерөөсө шууд ингээд хүнд хэрэгцээтэй мэдээлэлээр л ханхыг хичээдэг. Миний цаана юу болж байгааг хин тамаатай одоо ерөөсөө ингээд энэ зүйлийг ярих хэрэгтэй гэж ингэж явдаг. Тэгсэн чи бас миний хувийн орон зай айгүй халтнаа. Миний хувийн орон зай айгүй халтна. Хөөе джинс өмдтэй явж илээ шүү. Хөөе нөгөө нэг бүжиглээ явж илээ шүү. Дуулаа явж илээ шүү гэдэг. Иргэн тойрны ойрын хүмүүс ойлгодгүй шүү. Юу вэ гэхээр дуулчих юм бол дууллаа чи дуучин уу? Бүжиглчих юм бол бүжиглээ чи бүжигчин үү? Багшигээд багшлаа заагаа авчвал чи багш уу? Чи хийн?
Гэт ингээд те тэгсээ өөчөө сурах гад гадагшаа явчихж байгаа мөрөө хөхтэй хаялаа. Чи ингээ өрөө хөхтэй хайж байгаа хаяад явж байгаа юм чинь чи юу хүсвэс юу хүн хайрлах мэрлэх гэ яриад байдаг ш. Хүү уучлаарай. Хүү юм сурна мэдэн боловсрно гэдэг чинь бас тодорхой хэмжээний цаг, хугацаа, мөнгө зарцуулдیں۔ Тодорхой хэмжээний золиос хэрэгтэй байдیں۔ Хэдэн сар жил орхиж явж байгаа 2-3 сар орхиод хэлнийхаа мэдлэгийг сайжруулъя явсан. Тэгсэн чинь бас ингээд орон зайруу халдсан юмнууд бас гарч л байлээ. Бүх хүмүүс ингээд суралцаад ингээд одоо тий гоё амьдрал суралцсан явж байгаа болохоос бид нар төгс байх гэж ирээгүй штэ. Юу гэсэн үг вэ гэхээр бид нар ямар ч алдаа гарахгүй дандаа гоё амьдрдаг хаана вэ та гаргаад тэр бурхан байна уу? Хаана тийм амьдралтай хүн байна? Тэр амьдралаа тэр хүнээ гаргаад тэр бүх хүний амьдралд алдаа оноо болох ч хэрэгтэй. Бүх хүн ингээд алдаа гарах хэрэгтэй штэ тий. Тэг хин ч ингээ бурхан шиг хүнийг шүүх хэрэг байхгүй да. Би бүр ингээ хүмүүсийн амьдралыг бурхан шиг шүүгээд яриад байдаг хүмүүсийг бол үнэхээр завтаа зориггүй хүмүүс байна да тий. Яаж ингэж одоо юу яадаг байна ийм хайрын цаг зав бусдын төлөө бусдыг ярихад зарцуулдаг байна гэж боддог. Хараа би яг энэ сэдвээр гоё юм хэлэхөө юу гэхээр өөрийн амьдралын зорилгоо олоод өөрийнхөө зам руу орсон хүмүүс хийж бусдыг ярьж чаддаг байхгүй. Яагаад бол тэр хүн чинь өөрийгөө олох гээд өөрийгөө ингээд нөө жоохон юу яатсан ингээд ухцсан өөрөө өөрлөгөө орцсон. Тэгээ өөртөөгөө ингээд ажиллаад өөрийнхөө зорилгыг олоо харцсан. Тэр өөрийнхөө зорилгыг бүр ингээд яг алмаз эрдэнэ олцсон юм шиг хайрлаа явж байгаа хүн чинь юу бусдын алдаа оноог шүү. Бүр юу ч ярих завж байхгүй зайж байхгүй. Хөрхэд тэр хүн тэгээ юу за гэл ингээд бараг сонсогчгүй юм. Өөрөө зориггүй өөрийнх нь зориг нь алдаатай гэмтэлтэй өөрийн амьдралд нь тийм алмаз эрдэнэ шиг хайрлахаац тийм гоё юм байхгүй юм чинь бусдыг хараад бусдын зориг руугаа явж байгаа хүмүүсийг хараад энэ буруу явж шít. Хөө энэ зөв явж гин. Энэ сайхан явж гин. Энэ муухай явж гин гэдээ яриад сууж байдаг. Тэгэхээр тэгж ярьж байгаа хүмүүст бол те чи өөрөө зорилгоо олооч чи өөрөө тэр сайн сайхан амьдралынхаа араас өөрөө яваач чи юу хүний араас явах наа хүн ч алдаа гарах хэрэгтэй штэ. Алдсан ч онсон ч яхав дөөр хийдэг жаад учраа олно штэ гэд хэлмээр байдаг байхгүй юу? За юм байгаа. За тэр нэг иймэрхүү сүүлийн үед нэг иймэрхүү зүйл боллоо. Тэгээд ерөөхдөө би нэг тийм тайлагч ажил хийдэм аа. Одоо хүнд хэлэхээр зарим хүмүүс бүр ойлгодог шүү дээ. Би ингээ ажиллаа тайлбарлах гад ойлгохгүй, хийдэг юмаа тайлбарлах гад ойлгохгүй. Тэгээд аавра үздэг хэр яхав те. Ааврач манай Монголд орж ирээд 20 жил болсон. Бас удцсан шүү дээ. Аюу удцсан. Тэгэл аврал үздэг. Чи авраа үздэг юм уу гэл нэг авраач гэж хэлэх гээд байгаа машин те. Тэгэх гээд байдаг. Тийм авраач гэдэг тийм мэрэгжил байхгүй шүү дээ. Тийм ажил байхгүй. Энэ хүмүүс авраа үзчин гэдэг чинь таны энергийг тэр физик талаас нь таны энергийг шалгаад тэр хүн сүнслэг талаас нь тань тайлбарж өгж байгаа тайлагч хүмүүс ахгүй юу. Тэг яг хүмүүс нь анхнаасаа юм тайлагч гэдэг ойлголтыг гарч ирээгүй баха. Тэгээд хүмүүс юу гэж хэлэхээ мэддэггүй бах. Би бол ганцхан авраа үздэг биш. Би аврааг ингээд хавсарч үздэг. Яагаад бол надад мэдлэг нь байгаа юм чи яах юм бэ хүн чинь чадж байгаа юм чинь юм олон талаас нь л шүү дээ. Би бишгийн хэвийг уншиж чадвартай, би амьдралын код гаргах буюу хүнээс гарч ирж байгаа тоог ингэж уншиж тайлах чадвартай сурсан мэдсэн өөрийгөө тэгж гаргаад би ингээд бусдыг үздэг болсон гэдээ ярьдээ шүү дээ. Тэгээд тэрэн дээрээ авраага нэмээд гурвал ингээд нэг хүн ингээд гурван талаас нь харуул гоё яах вэ? Эсвэл зөвхөн урдаас нь хараад чи урдаас юм байна гэж яриул бас нэг дутуу зэндэг шүү дээ. Тэгэхээр урдаасаа ингэж харагдаад байгаа боловч дотроосоо ингэж байгаа юм байна. Ардаасаа ингэж байгаа юм биш үү? Та гэд ингээд илүү их мэдээлэл өгөх гэж хичээгээд гурван талаас нь үзэж тайлдах хүн болохоос би зүүнж мэрэгэнж биш. Гэхдээ араа надаас хүмүүс одоо ингээд ирээдүйн талаас асуудаг л та жишээ нь хэд би юм зарахгүй байна, яагаад зарагдахгүй байна мэн ч гэдэг юм уу. Тэр чинь одоо нөө зүүнж хүн шиг би тайлахгүй би бас л тэр хүн дотор хадгалагдчихж байгаа бичгийн хэв буюу тоо хоёроор нь хавсраад зарагдахгүй байгаа шалтгаан тэрнтэй холбоотой энерги байгаа юм байна шүү. Та тэрийгэ зас залруулаарай гэдэг зөвлөгөө өгдөг байхгүй юу. Тэгээ яг тэгээд хилчгээр тэгээд зөвлөчгөр хүмүүс нөгөө нэг зүнч шиг ингээд аашууд хараад ярьд юм байна гэж ойлгод юм аа юу гэж ойлгод те. Мэдээлэл гарч ирж байгаа мэдээллийг нь тайлбарлаж ингэж хэлж өгч байгаа гэдгийг бол янз янзаар ойлгодог. Гэхдээ тэрийг тайлбарлаж өгнөд чинь тухайн хүн чинь өөрөө дотроос сүнслэг чадвартай байх ёстой шүү дээ. Юмыг сайн мэдэрдэг, өөртөө орж ирж байгаа мэдээллийг зөв тайлж авдаг, зөв шүүрж авдаг, зөв гаргаж чаддаг байхгүй. Өөрт нь мэдээлэл орж ирээд хад зөв ярьж чадахгүй бол тэр чинь бас утгагүй буруу болно. За өөрт нь ямар ч мэдээлэл орж ирэхгүй байх чинь худлаа юм яриад ич болохгүй. Хүний амьдрал шүү дээ. Хүний амьдрал үзэх ажил гэдэг чинь асар хариуцлагатай ажил, амныхаа зургаар ярьдаг ажил биш байхгүй. Би энийг өөрөө бүр маш сайн мэднэ. Бичгийн хэвээр тайлах амьдралын код унших ингээд тэр сургалтыг ордог байсан. Одоо сүүлийн үед бол завч байхгүй байна. Орж чадахгүй байна. Орсон заасан хүмүүс манийх амар яг ингээд тэр чиглэлээр үзээд хараад ингээд амжилт гаргаж чадахгүй байгаа учраас би бас за хүмүүсээс бэлэн болоогүй байна гэдэг утгаараа заахгүй байгаа. За тэгсэн чинь тэрэн дээр ингээд би тэр хичээлээ заахтаа аюулсаа хэлдэг байсан. Хүний амьдрал үзнэ гэдэг бол тэ өөрийгөө би мундаг юм байна, үзмэрч юм байна, тайлагч юм байна гэж харахгүй. Та
та бүх сэтгэлээ цэвэр ариун цаашиг болгож байгаа тухайн хүнд чадах боломжтой тэр мэдээллүүдээр нь хангах хэрэгтэй болохоос биш та тэр хүнд худлаа хизээч юу ч зохиож ярихгүй. Яагаад гэвэл энэ бол маш хариуцлагатай. Миний амнаас гарч байгаа үг болгон хариуцлагатай болоод төрчихөж байгаа байхгүй юу? Яагаад гэвэл хараа монголчууд битгэл дэлхийн бүх хүмүүс хин нэгэн таныг чи тийм юм байна гэд хэлэхэд тэрийг худлаа даа гэж бодсон ч гэсэндээ дотроо ингээд хилцсэн л болохоор ингээд бодогдоол гэдэг байхгүй. Амьдралынхын турш бодогдоол намайг нэг хүн үзчихээ тэгж хэлжээж билээ гэд бүр 10 жилийн өмнөх 20 жилийн өмнөх хүмүүс яриа явж байдаг байхгүй. Тэгэхээр ингээ хүн үзэж ийна өөрийгөө үзүүлж ийна гэд бодоод ороод ирсэн хүн чинь эвгүй өгүүлбэр хэлэхэд айгүй эмзгэр хүлээж авдаг байхгүй. Тийм учраас би үг гэдэг бол алт те үг гэдэг бол асар их павер хүч би өөрөө ярих бясалгал ярих ур чадрын талаар ярьдаг хүн. Тэгэхээр би ярих хоолон чакраны хүчийг өөрөө уншиж судлаад таньж ойлгож явж байгаа хүний хувьд би хүнд ингээд тэ сал нийлчин ингээд гэж би тийм дураараа юм хийзээ шийдвэ. Би тийм дураараа юм ярьдаггүй. Би маш үнцэнтэй мэдээлэл өгөх хичээдэг. Гэхдээ хүмүүс л яг өөр өөрийнхөө төвшөнд сонсч ойлгодог. Тэгээ дээрэс нь энийг амар дураараа ашигладаг хүмүүс байдаг. Юу гэхээр би үзмэр чимчин би төлөг чимчин юу ч гэж хэлсэн яадан гэд бүр намайг хүртэл хэдэн жилийн өмнө 12 жилийн өмнө намайг 2 дугаар курс мөрс байхад баха нэг ингээ бөө гэж болгодог хүн гэдэг манай найз яхаа би очтын чи зүгээр сонирхож очиж үзгүүгээд би жоохон тийм юм мэдтгүү байсан байхгүй мэдтгүү тийм дуртайч биш байсан учраас даа зүгээр явцсан чинь намайг ингээ шууд гаднаас хараад чи ингээ бөө болох юм бөө бол гэд за мэдээж ойлгомжтой би үгүй би тийм юм мэдчихгүй би жоохон дөнгөж оюутан сургуулаа төгсгөөд мэрэгжлэр ажиллаж байгаа хүүхдийг тийм яар харж гайхах штэ тэгсэн чинь за чи 7 хоногийн дараа ингээд машин дайруулчаад орж ирэх шүү гэж хэлж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хүн ямар мэдлэгтэй, ямар сэтгэлтэй те тэр хийж мэж байгаа юм ойлгосон, ойлгоогүй гэд тэр хүн маш дутагдaltaй байгаа байхгүй. Хизээж хүнийг 7 хоногийн дараа чи машин дайруулчаад тахир дутуу болоод орж ирнэ гэж хэлж болохгүй. Энэ үг өөрөө ямар том үйл хөвгтэй, үлийн үртэй те ямар том үгийг ингэж ашиглаж болохгүй байхгүй. Үг гэдэг чинь дээр үесээ бид нар ингээ хоорондоо ойлголцоход буюу нэг нэгээ магтахад, урамшуулахад, хайрлахад, хайрын саваа нээхэд ашиглахын ариунслэх хүртний чухал ийм энерги багт чинь тэрийг хараахтаа ашиглаад, өрөөгтөө ашиглаад, бүр худлаа ярихтаа ашиглаад, дээрэс нь тэрийгээ бүр ингээ хүний амьдралыг өөрчлөхөд ашиглаж байгаа гэдэг бол тэр хүн өөрөө маш ямар ч мэдлэггүй, одоо ямар ч ойлголтгүй, ямар ч тийм сүнслэг мэдлэг нь сууж чадаагүй хүн байгаа байхгүй юу? За ингэдэг. За тэнгууд ингээд энэ ажлыг чинь хийгээд үг гэдгийг би өөрөө маш ингээ мэддэг. Яаж хүнд хэлэхгүй болохгүй гэдэг мэддэг учраас айл болох ингээд зөөлөн, тайван айл болохгүй ингээд тэр хүний ойлгох талаас нь тайлбарладаг. Цаг нарандаа тааруулж ярьж штэ тэрнээс ч чамд өдөржингөө яриа сууж байгаа ш. Богино хугацаанд яаж гоё ойлгох вэ гэд. Тэгж тайлж өгдөг шүү. Ийм тэгэхээр энэ энерги үздэг амьдралын код гаргаж байгаа ийм хүмүүсийг ингээд бүр ирээдүйг хараад ярьж ийн миний амьдралыг дураараа ярьж ин гэж битээ ойлгоорой. Эдгээр хүмүүс бол тайлж байгаа. Таны мэдээллийг уншаад танаас гарч ирсэн мэдээллийг танд ойлгуулахыг хичээж байгаа. Өөрөө аягүй сайн тайлж чаддаг чадвартай хүмүүс бол таны талаар маш гойгоо мэдээллүүдийг гаргаж ирч чадна. Өөрөө ямар ч чадваргүй бол бас нэг тархан л хийх байх адилхан авраа үздэг хоёр хүн байхад тэр чинь тэнгэр газар шиг хоёр ялгаатай хүн хоёр байгаа шүү дээ. Тэр тухайн хүний сүнстэй чадвараас болж байгаа юм аа. Дээрэс нь зарим хүмүүс гэтэ над дээр бол маш төхөн зохиолдож байсан. Гэтэ ер нь бол зарим хүнээс ямар ч мэдээлэл гарч ирэх хүмүүс байдаг бүр ингээд ухах хэцүүтэй. Тэгэхээр чи хүн л юм чи нэг сэжүүр гаргаад ингээ гаргадаг. Тэр тохиолдолд бол би бол амьдралын кодыг нь төшөлдөг. Яагаад вэ гэвэл тэр хүн чинь бөөгөр хамгаалт хийлгэсэн ч юм уу өөрөө ингээд жоохон асуудалтай юмтай хүмүүс заримдаа бол нэг тийм мэдээлэл гарч ирэхгүй тохиол гардаг. За тэр тохиолдолд бол яадаг вэ гэхээр нөгөө амьдралын код гэдэг бол тухайн хүнийг төрөгтөн л байсан хүүхэртэл нь байж л ах мэдээлэл. Гэтэ тэр хүн тэрүүгээрээ явж чадаагүй байсан ч гэсэн хамаагүй дотор нь байж л байдаг тийм одоо чадвар байхгүй юу. Тэгэхээр амьдралын кодыг нь төшөглөөд амьдралын кодноос та ерөөхдөө ийм зан чанар таны дотор байна гэж ярьж хагаад ингээд мэдээллийг нээчихэр тэр хүний дараагийн мэдээлэлүүд гарч ирэх тохиолдлууд бас гардаг. Ер нь бол тэр тухайн нөхцөл байдалд яаж зөв ашиглаж те яаж одоо тэр хүнээс мэдээллийг яаж гаргаж ирэх нь тэр тухайн хүний л чадвар. За нэг иймэрхүү зүйл байна. За ингээд хэдүүлээ гой сэдв рүү орох уу? Өнөөдөр айгуу гой тайван ярьж гинөө би. За ер нь бол өөрийнхөө цаг завнд ингээд тааруулаад өөрийнхөө таавар ярина гэдэг чинь ямар гоё идэв те. Энэ тэнд бас ингээд нэвтрүүлэг ингээд юм. Жохон цаганд яг нэг үнцгийг харж ярина гэхээр нэг юм өөрийнхөө мэддэг юм ингээд дутуу ярих гэдэг юм шиг өөрийнхөө мэддэг юм хүнд дутуу ойлгуулах гэж юм шиг айгүй сэтгэл төрдөм байлээ. Тийм болохоор би ингээд өөрийнхөө гоё нээсэн өөрийнхөө ажиллаж байгаа ингээд энэ суугтаа ингээд
ярьж байгаа болохоор сайхан чөлөөтэй ярий. Завгуунууд нь дараа нь сайхан нөхөө сонсч инэз, хурдлуулаа сонсч инэз, завтаанууд нь хамтдаа ингээд сайхан байж болно шүү дээ, тий. За ингээд хэдүүлээ эмэгтэйлийн энерги гэж юу вэ гэдэг сэдв рүүгээ орох уу. За хараа ийм юм байна. Энэ бүр маш том чухал сэдв. Энэ сэдв ингээд мэдсэний дараа хүн ингээд бүр ингээд бялаа идсэн юм шиг гоё мэдрэмж авдаг байхгүй юу. Тэгэхээр эмэгтэйлэг энерги гэдэг бол маш чухал шүү. Тэр цэма манай монголчуудад айгүй чухал. За яагаад тэгэхээр манай монголчуудыг өөр орны хүмүүс бүр эмэгтэйчүүдийн орн гэж ярьдаг. Юу гэхээр эмэгтэйчүүд нь барилгаач барин те хүнд хүчээр ямарч эмэгтэйчүүд нь хийн, хөнгөн ямарч эмэгтэйчүүд нь хийн. Бүх юм нь ингээд эмэгтэйчүүдийн болцсон. Эмэгтэйчүүд нь ч амар дураараа догшин болцсон те. Эрчүүд маань ч бараг сүлдө зөөлрж гинөө яаж яана ингээд. Манай монголчуудын одоо юуны хувьд амьдралын хэм маягийн хувьд ингээд бидний хувьд айгүй олон жилийн өмнөөс жоохон эмэгтэйлэг энерги гэдэг юм ингээд дарагдчихсан. Бүр ингээд үе үедээ эмэгтэйлэг энерги гэдэг бол зүгээр л ийм гаднаас харагдаж байгаа гой дүр төрхнөр амаа ингээд янзлцсан эмэгтэйлэг гэж хэлэхгүй байна. Сүнслэг энергийн хувьд бол эмэгтэйлэг энерги гэдэг бол маш чухал ойлголт байна. Энэ чухал ойлголтыг бид нар мэдэж ойлгоод тал бүрдээ багаас нь эмэгтэй хүмүүстэй багаас нь суулгах хэрэгтэй юм байна. Өөрсдөө ч бид нар ингээд өөрсдөн дээрээ байнга ажиллаж явах хэрэгтэй юм байна те. Ер нь ингээд нөхрүүд нь ч гэсэндээ эмэгтэй хүнийг эмэгтэй яг хിവэр нь байлгахдаа анхаарах хэрэгтэй юм байна. Ингээд тал бүрээс нь анхаарч ижиг гэр бүлээ бүрэн бүтэн аз жаргалтай авч явахгүй нөхрүүд нь ч эмэгтэй хүнийг эмэгтэй биш болгочоод дараа нь чи эмэгтэй байсангүй би өөр эмэгтэй хүн хайгаа явлаа гэдэг тохиолдлууд амьдрал гарч илээдэг. Яг би эрэгтэй хүнийг буруутгах юм шиг л те. Аль аль талдаа л асуудал байна шүү дээ те. Гэтэ анханаас тэр эмэгтэйг ингээд анх авч суугтай эмэгтэйлийн энергийг нь хадгалах юу ч хийгээгүй те. Эмэгтэйлгээр нь байлгах ямар ч боломж олгоогүй. Амьдрал руу шууд хамттан чирж орж хатуу хөтөө маа хэлгэж яснаа. Гэнт ингээд өө чи эрэгтэй хүн шиг байна гэд яриад хар чин гомдолтой л санагдаж шүү дээ те. Тэгээ манай ингээ Монголын эрчнэр орж ирж үзүүлдэг, октод орж ирж үзүүлдэг, гой хүмүүсэндээ ингээ орж ирж үзүүлээд ингээ ярилцаа суухад бүгд юм дайчин, ирэмгээ те юу ч болсон ингээд гараад ирэндээ гэсэн юм сэтгэл зүйтэй юм болцсон байдаг. Энэ бол юу гэсэн үг вэ гэхээр яг тэр хүмүүс дотоод хүч аюу ихтэй байна. Бүр мондөг дотоод хүчтэй байна. Гэхдээ эмэгтэйлэг энерги бид нар тэр дотоод хүчнээсээ болоод алдчихад байгаа байхгүй. Алдцсан. Тийм болохоор манай монголчуудын дээлэнх гэр бүлүүдэд 90 планс алдагдцсан. Одоо миний түрүү ярьсан өмнөх 1 жилийн өмнө ярьсан сэдв дээр гарч байгаа л да. Эрэгтэй хүний эмэгтэй хүний хоёр ингээд энерги нь алдагдцсан байна. Гэрт нэг гэрт орохоор ер нь иршиг биш, эмийн эмшиг биш болоод хүүхэд нь одоо сүүлийн үед хүүхэд байгаа болж эхэлж шүү дээ. Сүүлийн үед хүүхдүүд чинь одоо баг өөдөөс ээж аахуудаас арай өөр харцах те эсвэл би өөрийн сүнстэй би өөрийн орон зайтай энэ төр гээд хагас уус сонсон юмнуудаа ингээд хагас уус ойлгох ингээд хүүхэд нь хүүхчиг биш болж байгаа ийм асуудал гарч ирээд байгаа. Тэрнээс болоод гэр бүл салалт ихсэж гин. Сая би ингээд Мартин амнаар гэр бүлийн эмэгтэйчүүд гэр бүлийн хамгаалал гэдэг сэдвээр болж байгаа тэр чуулга уулзалтанд ярилцлаганд хэлэлцүүлэнд өргөдөд оролцсон л доо. Тэгээд тэн дээр ингээд сонсч байлаа 4-5 паналистууд ингээд гоё лекц тавиад тэн дээр сонсч байгаад бол маш зөв яг ингээд нийгэм болдгол асуудлуудыг ярьж байна. Гэхдээ гол нь ярих нь чухал биш. Бид нар одоо ингээд засах ажил руугаа орохгүй л ярьсаар агаад амар олон жил өнгөрчөөд байгаа байхгүй юу? Яаж засах уу гэж бас яригдэж байна. Гэхдээ тэр чинь нэг удаа яригдал өнгөрөх биш амар олон удаа яригдах хэрэгтэй зүйл шүү дээ, тийм маш олон удаа яригдах хэрэгтэй. За тэрэн дээр юу ярих чинь гэр бүлийн ингээд хүчирхийлэл ингээд 4 анз байдаг. Махан биенийх тийм сэтгэл зүйн ийм эдийн засгийн гэдэг ийм 4 анзын хүчирхийлэл байдаг гэдэг ярьж байгаа. Хөвчлэн нөгөө махан биений хүчирхийллийг бид нар сүүлийн үед айгүйх ярьж байгаа. Гэхдээ сэтгэл зүйн хүчирхийлэл гэр бүлийн эдийн засгийн хүчирхийлэлтэй үзэл бодлын хүчирхийлэл гэдэг бас байдаг гэж дурдаал өнгөрч байна л да. Тэр штэ зөв яг өнөө. Гэхдээ энэ сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг чинь юунд орж байгаа байхгүй юу? Сүнслэг юмд орж байгаа. Юу гэхээр сүнсэл энэ сэтгэл зүйн хүчирхийлэл чинь нүдэнд харагдахгүй мөртлөө асар том гэмтлийг агуулж яадаг. Нэг хүн сэтгэл зүгээр хүчирхийлүүлсэн хүн өөрөө ч мэдгүй өөр хүүхдээ хажуудхаа өөр бусад хүмүүсийг хүчирхийлээд явж яадаг. Тэгээ ингээд түрүү миний хэлээд байгаа энергийн үржүүлэлт гэдэг юм чи явагдаад байдаг. Энергийн үржүүлэхийн хууль гэж юм байдаг. Тэр нь юу гэхээр энерги үрждэг. Тэнгүүд хүчирхийлүүлсэн хүн чинь өөрөө мэдгүй бусдад муухай зан гаргаад бусдад гомдоод бусдад шархлаад өөрийгөө ч гэмтээгээд ингээд явдаг. Тэгэхээр бидний сэтгэл зүйн хүчирхийлэл гэдэг зүйл бол одоо ингээд яригдахад айгүй чухал одоо хэрэгтэй зүйл болсон. Гэтэл манай эмэгтэйчүүд одоо тэр айгүй дайчин байна гэдэг ааш тээ дайчин амьдрал ах бүх юм авч явдаг ингээд эрсэг эрэгтэй хүн шиг болсон зүтгэн явж байгаа эмэгтэйчүүд маань ерөнхийдөө сэтгэл зүйн хүчирхийлэлд айгүй хүрсэн хүмүүс байдаг. Юу гэхээр янз янзын хатуу ширээ үгийг сонсч байсан байна. За манай монгол хүмүүсийн ахуй амьдрал айгүй хэцүү. Хадмуудаас орж ирэх дарамт, нөхрөөс орж ирэх дарамт те эргэн тойрны нөхөр ингээд гэр бүлдээ ээж аав нь хүмүүжүүлж чадаагүй хүнтэй суучаад тэрийгэ хүмүүжүүлэх гээд өөрийнхөө насыг, амьдралыг, ажлыг эмэгтэйлэг нэрг алдчихж
болчихж байгаа байхгүй ингээ хулгаал болчихж байгаа юм шиг бүх юм алдчихж байгаа. Яг ингээ гой хөөгдсөн боловсрцсан гэрт нь ээж нь тэр хүүхдэд зааж өгөх юм заагаад өгсөн хайрлаа л худлаа ингээл дээшээ залаад суулгаад тоолныхаа дээжийг өгөх биш ажлын хэлгээ суудсан хэлгээ суулгацсан те хүнтэй ярих харилцааг нь заагаад өгсөн хүнийг магтдаг эмэгтэй хүнийг магтдаг баярлуулдаг болгоцсон байсан бол нэг хүнтэй суугаад идэх чинь жаргаад амьдарч байгаа ш хоорондоо би биегээ хайрлаад халамжлаад нөө заяаны хань мань болоод тэгсэн чи юу ч мэдэхгүй нөө хүнтэй үг чилж чаддгүй эмэгтэй хүнийг магтаж чаддгүй урамшуулж чаддгүй хүнтэй суучаад нөгөөдхийн зааж өгөх гээд ойлгуулах гэж явсаар гад эмэгтэй хүн өөрөө эмэгтэй хүн биш болчихж байгаа байхгүй яг эрэгтэй хүн шиг болчихж байгаа байхгүй эрэгтэй хүн шиг болчихлоор нь чи эрэгтэй хүн шиг үүдсэн хөдс загнаад аюу хэцүү те эрэгтэй жаах хэцүү эмэгтэй жаах хэцүү тэгсэн чи ингээд бид нар ч яхаа түрүүн хэлдгээр бид нар ингээ ганцхан гадаад дүр төрхөөрөө ингээд гой байх нь бол эмэгтэйлэг энерги юм бол юу ч нэгийн хэсэгч биш юм байна. Тэгэхээр ингээд эмэгтэйчүүд маань та ингээд ямар шалтгаанаар яагаад эмэгтэй энерги алдсан бэ гэдгээ эхлээд оншоо олох хэрэгтэй. Бүх юм оншноос эхлэн штэ. Өөрийгөө яагаад эмэгтэйлэг энерги алдснаа мэдэхгүй, ер нь эмэгтэйлэгч байгаа мó, эмэгтэйлэг биш ч байгаа мó гэдгээ мэдэхгүй, тэрийг хүлээн зөвшөөрөөгүй байгаа хүнд ямар ч ангаалт явагдахгүй, ямар ч эдгэрэлт явагдахгүй, ямар ч зам гарч ирэхгүй. Зүгээр л би уусаа юм хүн, би нэгвэр л байна. Одоо нэг би уусаа л ингээд төрцөн мөрцөн гэдээ ойлгочдөг байхгүй өөрийгөө. Би ч гэсэн тэгэж тэгж явдаг үе зөндөө байсан. Тэг ингээд ойлгоод нэрээ би эмэгтэйлэг байхаа болчих миний ингээд ажил төрөл бүх юмаа хийгээд энэ бизнесээ удирдаад явж байгаа нь эрэгтэй хүмүүстэй адилхан зэрэгцээ далцаад явж байгаа нь ямар ч дайчин эмэгтэй боловч ямар ч эмэгтэйлэг нэрэг биш юм байна гэдгээ би өөрөө ойлгосон. Тэгээд оншоо олсон, хүлээн зөвшөөрсөн. Тэгээд хүлээн зөвшөөрсний дараа надад дараагийн алхмууд гарч ирсэн. Ямар алхмууд вэ гэхээр яаж энэ гоё эмэгтэйлэг байдлаа тодтох уу те? Яаж энэ байдалтайгаа ажиллах уу гэдэг. Энд чинь тэгээд 1 жил 2 жил ажиллаад зүгээр ороод ирдэг зүйл биш байхгүй юм чинь маш удаан хугацаанд ажилладаг маш удаан хугацаанд өөрийгөө ажиглах хэрэг гардаг хүн гэдэг чинь тэр чигээрээ өөрчлөгдөж яадаг энерги учраас дандаа өөрчлөгдөж яадаг тийм учраас би ч гэсэн одоо ч гэсэн өөртөө ажиллаад явж байгаа өөрийнхөө эмэгтэйлэг энерги аль тал нь унтагдсан аль тал нь байхгүй болцсныг одоо ч гэсэн би шүгээл явж байгаа шүгээл хинаал хайрлал мэдээл тордоол тослол явж байгаа тэг ингээ ангаалтууд хийхээр юу болдог вэ гэхээр яг ингээд нэг хэсгийг нэдгээгээд би энэ тал дээр юм байсан юм байна. Энэ тал дээр за тэр тал дээр тийм байсан юм байна. Тэр тал дээр гэдэг ингээд ангаагаад яваад байсан чинь сүүлдээ бүр далтад байдаг. Бүр өөрийнхөө гаднаас нь болон дотроос нь анзаараагүй зүйлүүд гарч ирдэг байхгүй. Надад ийм зам байсан юм уу те? Надад бүр ингээд хаягдсан эмэгтэйлэг зам байсан юм биш. Би энэ дээр ажиллах юм биш нөө эрхэлж мэрхлэгч гэдэг юм уу зүгээр жишээ авч байгаа шүү. Зарим хүмүүст бол энэ айгүй ойлгомжтой баг. Миний хувьд бол ингээд хүнд эрхлээд ингээд хил мэлээ хазаад ийм ойлголт надад байдаггүй гэж би боддог байсан байхгүй. Надад ингээд бүр байхгүй. Би угаасаа багасаа тийм эрх биш. Яагаад гэвэл би ерөөсөн ингээд хүнд эрхэлж үзээгүй. Тэ ээж аав маань ингээд бидний үеийн ээж аав хүүхд мөхтэй эрхлүүлэл хил мэлээ хазуулаад тэгж өсгсөн юм ерөөсөө байдаггүй. Хатан шуурын амьдралд туссан, амьдралын төлөө багасаа ажил төрлөгийг явуулсан, юу хаана хиндэ эрхлээ сууж явах вэ? Жоохон байхад мань л 5 цаасны орлогогүй бас юм хиймээ гэж загнуулдаг байсан хүмүүс чинь. Ээжээ ааваа өвдчлөө, гар өвдчлөө хөл өвдчлөө, тийм өвчин туршлаа гэж ингэж тэгж үнээр тэгж нялхаж үзээгүй. Тийм болохоор ч өөрийнхөө тэр тал мал ингээд надад тийм эрх зам ман байдаг мэдгүй мэдхгүй те хүнээс усан ч нөхөр маань ч мэдхгүй хүн эрхлүүлнэ гэж хоёр талаасаа тийм хүн мэдхгүй бүр амьдралдаа тийм үйлдэл гаргаж үзээгүй те ингээ явж байгаагууд хүн чинь надад эрх зам байсан юм биш бүр ингээд цаана бүр ингээд амар олон зан характер зөндөө олон хөшигний ард тэр хөшигнүүдээ нэг нэгээр ингээд онгойлгосон чинь бүр цаана ийм зам байсан юм байна, ийм мэдрэмж байсан юм байна гэдэг гаргаж ирд юм байлээ. Яг би энэ талаар ярьж байгаа. Тэгэхээр би ямар цэцэн цэлмэн мондог эсвэл би өөрөө ингээд айгуу тийм эмэгтэйлэг энерги жанжин болцсон болохоор ярьж байгаа биш шүү. Зүгээр миний олон хүнтэй ярилцдаг ажлын онцлог, олон эмэгтэйтэй ярилцаж суудаг ажлын онцлог нөлөөлж байна. Өөрийнхөө хувьд би сүнслэг замыг сонгоод энийг ажлын амьдралаа болгоод явж байгаа учраас үнсэн судалсан байна нөлөөлж байна. За нөгөөх нь миний амьдралын бас цэвэр туршлага байна. Юу вэ гэхээр өөр дээр ажиллаа явж байгаа туршлага. Ерөөсөл энэ гурав нийлээл би ингэж ярьдаг болохоос эндээс та миний бүх ярианаас ахыг аваад хаяхыг хаях тэр ухаан бол танд байх ёстой шүү, тэ? За тэгэхээр ингээд хөшигнүүдээ нэхэр ингээд хүн ангаалтаа хийгээд эдгэлтэй хийгээд энэ оншоо олоод хүлэн зөвшөөрөхөөр айгүй олон юм гарч ирд юм байна л да. Бүр төсөөлөөгүй мэдхгүй байсан юмнууд. Тэгээ эдэртэйгээ ингээд дахиад ажилтдаг болохоор ер нь эмэгтэйлийн энергид ажиллах бол маш урт хугацаа шаардлагатай юм байна гэж би өөрөө бол харж байна. Зөвхөн өнөөдөр гараад өсчөнд ороод үсэн янзлуулаад нүрээ гой бодуулаад тий гой хуц авч өмсөл би эмэгтэйлэг болчлоо
Энэ бол биш. Эсрэгээр ингээд хүний дотоод мөн чанар зүр сэтгэлээсээ өөрийгөө эмэгтэй хүн гэдэг, эмэгтэй төрөл гэдгийг ойлгоод эмэгтэй хүнийг эмэгтэй хүн төрүүлээд, эрэгтэй хүнийг эмэгтэй хүн төрүүлээд явж гин гэдгийг ойлгоно гэдэг бол бүр асар том мэдлэг юм байлээ. Ингээд тархитлагын онгоо шиг болд юм байлээ. Нээрээ би чи энэ дэлхий дээр байгаа эрэгтэйч хүнийг, эмэгтэйч хүнийг бид нар төрүүлд юм байна шүү дээ, тэ. Эмэгтэйгэж эрэгтэйгээ бид нар ургуулд юм байна шүү дээ. Тэгэхээр чи бид нар өөрсдөө өөрийгөө төрлийн шин чанарыг ойлгоцсон байх нь чухал юм байна шүү дээ. Та ингээд цаанаасаа л энэ төрөлдөө эмэгтэй төрөл болж төрсөн бол эрэгтэй болмооргүй л байгаа бол тэг хүүсээ солимооргүй л байгаа л та нар эмэгтэй хүн гэдгийнхээ онцлогийг аягүй сайн мэдчих хэвээр юм байлээ. Тэгэж мэдчихэж хүн гэр бүл, амьдрал ах уу, өдөр тутмынхаа аягүй олон юмд энийг ингэж ойлгож явд юм байна л да. За тэнгууд нөгөө нэг 3 бие ярина. За ямар 3 бие вэ гэхээр эмэгтэйлийн энерги хөгжүүлэхийн тулд махан бие, сүнсэн бие, тархин бие гэдэг энэ 3 бидрийг удирддаг, бидний амьдралд өдөр болгон нөлөөлдөг энэ 3 юм байна байж гэнэ. Энэ 3-ынхаа нэгийг л засчаад би болчлоо гэж хэлүүл худлаа. Гуруулантай зэрэг ажиллаад гуруулангаас нь үр дүн харуул та сайн нэг жоох өөрчлөгднө гэсэн үг. Тэгэхээр энэ хамгийн эхлээд бид нар гадаад дур төрх махан бие яриа л та тий. Махан бие гэдэг талаас эмэгтэй хүн чаараа мэдээж эрэгтэй хүнээс ялгарх гоо зүйлэг байх хэвээр. Гоос одоо энэ гой зүйлүүдээ улам тордох хэрэгтэй байна. Бид нар чинь ингээд цаанаасаа төрөхтөөл тэг ингээд нэг юм үзэсгэлэнтэй хүн болгоныг өөрийн гэсэн үзэсгэлэнтэй төрцөн, дотоод сүнсний үзэсгэлэнтэй төрцөн. Гэхдээ ингээд бид нар чинь үзэсгэлэнгээ тордохгүй бол тэр гоо үзсэн чинь алга болчт юм байна. Айгуу гой арьстай төрснөө тэр арьс нь ингээд сивкнэсөө төлөв болоод мух болчдөг шүү дээ. Айгуу гой нүдтэй төрсөн чинь нүдээ ингээд ажил амьдрал дарсаар агаад нүд нь ингээд хөгшрөөд унжаад ингээд алга болчдөг. Яг тэрнтэй адилхан бид нар ингээд гоо үзэмж гэдэг зүйлээ тордохгүй бол бидний гадаад махан биений эмэгтэйлэг энерги ундын байна. Тэгэхээр дасгал хөдөлгөөн хийх, за эрүүл хооллох, за өөрийнхөө дуртай бүжиг дуундаа явах, өөрийнхөө дуртай өнгийг олох, эмэгтэй хүн гэдэг бол дуртай өнгөө олно гэдэг бол бас маш чухал. Бүх ингээд сонголтуудад, бүх зүйлүүдэд бүх ингээд үнтэй явж байгаа учраас дуртай өнгөө олох. За дээрэс нь өөрийнхөө нөө бие өөг бас мэдчих хэрэгтэй байт юм байна. Би махан биений тухайд ярьж шүү эхний ээлжинд. Өөгөө мэдхгүйгээсээ болоод хүн өөрийгөө муухай гэд бодчихд юм байна. Би калпитай, эсвэл ми гүзэтэй, би эсвэл энэ гарны махтай, би өстой муухай гэд ингээд бодчихд юм байна. Хүн болгонд өөрийн гэсэн өө байд юм байна л да. Тодорхой хэмжээний хүн болгонд ингээд гоо зүүн өө байд юм байна. Өө гэдэг нь яах вэ? Тэр ингээд хөгжүүлэг та өөтэй байна гэдэг нь та өөртөө л ажиллаагүй байна гэсэн үг байхгүй юу? Тэрнээс тэр өө чи ингээд ажиллаад, тордоод ингээд гоё анхаарал тавьчихаар алгуулцдаг зүйл байт юм байна. Тэгэхээр ингээд бид нар өөрийнхөө ингээд эхлээд өөг харах хэрэгтэй байна. Дандаа ингээд би сайхан би гоё гэдэг байхгүй тий. За миний хувьд миний махан биений онцлог зохиол хэсгэрээ жоох ийм таргалалтай байна. Хэвлийн хэсгэрээ ийм юм байна. Энэ маань ийм юм байна. За нүд маань ингээд хараа миний нүд ам ийм одоо эртнүүд маань ингээд байрлалцсан учраас нүд маань жоох ийшээ унчих гээд байт юм байна. За зарим талаараа би ингээд айгүйх нэг талаараа хазааж ярьдаг байхгүй юу? Одоо нэг талаараа инээдэг хүмүүс байдаг шүү дээ. Би ингээд айгүйх нэг талаараа ингэж инээдэг. Жохон ингээд нэг тал руугаа ингээд жохон амаа ингээд хитрхи далилгадаг тий. Тэгээ би дандаа нэг талаараа иддэг байхгүй юу? Тэгэд нэг талаараа иддэг ингээд одоо хүний өөрийн ч онцлог гэж байна шүү дээ. Би тэр онцлогоос шалтгаалаад ингээд нэг талын маань ингээд нүүр жоох унжаад байдаг. Нэг талын маань нүүр унждаг. За дээрэс нь одоо жоох ингээд зураг авахлаа гэдэг ингээд өөдөөс харахлаар чи ингээд тэгшгэн зогсдоо гэдэг хамаг байдгаар тэгшгэн зогсчод ах чи жоохон толгоогоо ингээд миний хувьд ингээд жоохон далигаад байгаа юм шиг санагдангууд нөгөө одоо тэгшэрчлээ. Эн чи юу вэ гэхээр ингээд миний нөгөө нэг юм өдөр тутамдаа өөртөө харьцдаг байдлаас болоод миний биеинд ингээд өөрчлөлтөд гарцсан байна шүү дээ. Миний одоо өө гэсэн. Тэрийг ингээд өөрөө би зүгээр жишээ ярьж байгаа шүү. Ингээд өөрөө засаж залруулах хэрэгтэй байна. Тэгэхээр махан биенийхээ ингээд эмэгтэйлэг энерги хэдүүлээ хайж үзье тий. Ингээд хайж үзэхийн тулд хамгийн эхлээд нүүрнийхээ өө сэвүүдийг хүлээн шүүрэх хэрэгтэй байна. За миний ойрдоо би арьсан арчлаагүй учраас арьс маань унцсан байна. Надад бас нэг юм сул тал байдаг. Би өөрийгөө ярих гэдэг юм шиг зүгээр жишээ авч та нартай ойлгомжтой болох гэж жишээ авч байгаа шүү. За жишээ нь би ингээд хизээч цохны тос төрөхдөггүй байхгүй одоо хүн болгоо ингээд зог хамгийн эхэлж ингээд төгшөрдөг, хамгийн эхлээд үрчлээддэг гэж ярьдаг. Би зөндөө сонсч ирсэн мэддэг мөртлөө ингээд цохны тас яг үнэн эхлээд зорж ингэж баг хотлож авч байгаагүй. За 1-2 удаа авсан чи юусоо төрөж байгаагүй. Төрөхөж сураагүй юм чи бүр мартчихдаг. Би ер нь бас ингээд тийм ингээл нүрээ ингээм амар арчилж чаддаг хүн бас биш байхгүй. За тэгсэн чи яалтчгүй нөгөө арчлаагүй болохоор ингээл нүдний хамгийн эхлээл нүдний доогоор ингээд нимгэн зураас цохны үрчлээ гарч ирэл хэлдэм байна. За тэнгууд би за махан бие талаасаа би эмэгтэйлэг энерги өөрийнхөө давуу талыг гой гэрэлтүүлж чадахгүй байгаа юм байна. Өөрийнхөө сул талыг улам илүү ингээд дараад улам илүү тодтосгоод байгаа юм байна. Тэгэхээр би махан биений хувьд эмэгтэйлэг энергийг олохын тулд нөө өөгөө мэдээд өөгөө дард сурах те хувцлалтаараа стайл имижээрээ өөрийнхөө сонголтоор өөрийнхөө өнгөөр шинэхэд өнгөө мэдхгүй хүн
өөртөө ямар цохимжгүй өнгөийг өөрөө дуртай болохоор дуртай өнгө чинь тань зогтдог өнгө гэсэн үг биш шүү дээ, тий. Энд өөрөө дуртай болохоор өөртөө зохимжгүй өнгөтэй хувцас өмсөд өөрийгөө улам хөгшин харагдуулах, өөрийгөө айгу бараа харагдуулах, айгу харанхуй харагдуулах, дээлийнх нь ингээд дандаа хар хувцас сонгодог болсон, тий. Дандаа хар хувцас өмсөж явсаар хагаад бүр ингээд хар хэрэг шиг болчихсон явчихдаг шүү дээ бид нар. Ингээд иймэрхүү алдаанууд байд юм байна. Тэгэхээр бид нар бас ингээд дандаа би гоё, би хөөрхөн гэж бодгоос илүү эхлээд өөгөө мэдчих хэвээр байна. Дараа нь тэр өөдөөгаа ажиллах хэвээр байд юм байна. Гуравт нь тэр чинь ингээд сайжраад таны өө чинь өө биш болоод хайртай, дуртай, гоё зүйл чинь болоод ирэхээр дурлд юм байна. За яаж гэсэн чи би нөгөө нүдмэн ингээд баг зэрэг доогоороо үрчлээтэй тэглэнгөт нүдэндээ дургу болж эхэлж байгаа байхгүй. Өөр нь арчлаагүй ээжэж, юус арчлаагүй ээжэж харах болгонд л ингээд ядарсан харагдал. Ямар ингээд нүдмэн намайг ядарсан харагдуулаад байна. Би ядраагүй ирчвчтэй хахад гээд гомдлоод байсан чинь би өөрөө ерөөсөө тэр гоё юмаа тодсгоогүй өөрийнхөө ингээд өөртөө байдаг давуу гоё юмаа ингээд тайрлаагүй халамжлаагүй учраас мэдээж тэгэн штэ. Тэнгүүд нь нөгөө зохины тест гэдэг зүйлийг чинь авч үзээд төрхөж үзээд үр дүн гаргаж байгаа хгүй. Ямар ч хурдан үр дүн гартай. Нөгөө бид нараас ингээд арс маань ингээд юу байгаа учраас ингээд зохины арс чинь юм зөөл юм болохоор айгүй урд авд юм байна л да. Бараг нэг өдөр турхсан чинь маргаашнаас бүдгрээд эхэлсэн. Тэгээд ингээд бүдгрээд гисэн чинь айгүй урам аваад баярлаа. Тэг ингээд нүдэн арсан чинь нүд маань гоё харагдаад өөрийнхөө гоё юмнуудыг би өөрийнхөө гоё гэж боддог юмнуудыг улам тордоод тослоод ингээд ирэнгүүт улам ингээд гадаад үзэмж байдлаасаа эмгтээлэг болох тал дээр айгүй хөөрхөн сайжирч эхэлж байгаа байхгүй, сайжирч эхэлж байгаа. Тэгээ өөртөө одоо ч гэсэн ингээд байгаа өөнүүдээ мэдээд махан бие талаасаа бид нар эмгтээлэг байна гэдэг нь бол гоо зүглэг, гоо үзэсгэлэнтэй, өөрийнхөө сул талыг мэддэг мөртлөө дарж чаддаг, нууж чаддаг, өөрчилж чаддаг, өөрийнхөө давуу талыг бол тодсгож чаддаг те ийм байх хэрэгтэй байна. Тэгээ махан бие чинь эрүүл саруул гоё харагдахад асар их нөлөөлж байгаа бидний өмсгөл зүйлд болж харагдаж байгаа хамгийн эхэлж хүнтэй харьцаад хамгийн эхэлж гаднаас харагдаж байгаа зүйл учраас хүний арьсаа тордох, үсээ тордох, хувцалтаа тордох, өнгөө олох, за дээрэс нь эрүүл хооллох, шингийн уух, өдөр бүр өтгөн буюу одоо бид байгаа бохирдлоо маш сайн гаргах. За дээрэс нь жоохон миний хувьд бол дасгал хөдөлгөөн аяг дутагдаад байгаа. Сайн ингээд Филиппинд суралцж байхдаа бол бид нар ингээд 100 бай хичээлд суугаад 7-ны 2 өдөр 100 бай хичээл суугаад за тэг чөлөө цагаар чи халуун орон жоох ингээд хөдлөөд бүжиг хинтер хийхээр маш их хөс гараад айгүй хурдан эрүүл аргаар гой ингээд тураад тэг хооллолт энтрээ өөрөө зохицуулаа шингэн шэк ингээд хоол энтер унгад би Монголд ингээд адилхан шэк уудаг адилхан хоол ингээд маш бага иддэг одоо иддгүүгээр бол ингээд тураалтай байгаа заяа даанч би айгүй марилагдсан ингээд марилаг харагдаад байдаг тэгсэн чинь нөгөө халуун орон чинь айгүй хүлс ялгаруудаг айгүй хүлс гардаг учраас айгүй урд нь тэр нөлөөлд юм байна. Жохон хоолоо хасах ч юм уу эсвэл жохон хөдөлчгөөр л ингээл бүр шүүгээл байдаг. Би Монголд ирсэн сошь ерөнхийдөө жоох бондацсан байгаа зү. Шууд ирээл ингээл хавх юу гэдэг хамгийн өмнө хөдлөөд гэдэг шиг л тийм болчт юм байлаа. Тэгэхээр ингээд бид нар ч нөгөө эрүүл хооллох тасгал хөдөлгөөн хэрэгтэй. Хэрэв би Монголдоо ингээд ажиллаж байгаа миний Монголд ингээд ажиллах амьдралын одоо цаг маань ерөөсөө өглөө сандал дээр суугаад орой 11 12 цагт сандлаас босдог байхгүй. Тэгэхээр миний хувьд ингээд хөдөлгөөн аяг татагддаг. Тэгэнгүүт одоо би за окей амьдралынхаа маягийг өөрчлөе. Махан би тордох хэвээр би эмгтээлэг байх хэвээр те. Эмгтээлэг байна гэдэг бол гаднаасаа буюу махан би талаасаа маш гой гоо зүйтэй байх хэвээр гэд тасгал хөдөлгөөн хийлгмээр хийж гин бүжгийн ингээд дугууланд гой бүртгүүлээд гой бүжгээ хий ажил дээрээ ингээ өөртөө нэг цаг гаргаад нэг цаг гоо йогийнхаа дасгалуудыг хий энтергээд ингээд цаг гаргаж эхэлж байна. За тэгээд ингээ махан би талаас ингээд эрүүл хооллох дасгал хөдөлгөөн хийх гой ингээд байн гой байх өөгөө дарж сурах энтергээд мэдлгүүд бид нарт эмгтээлэг байхад маань шууд утгаараа нөлөөлд юм байна. Тэгмэд хүмүүсээс ингэж боддог. Эмгтээлэг байна гэдэг нь ерөөсөө л хормой уттай палаж дээрээс өмсөөл те. Нүүр хамаа будаал ингээл байх л эмгтээлэг нэр гэж боддог. Үгүй дотоод өөрийгөө олохоор тэр хүн чинь өөрөө юунд дуртай нь гарч ирдэг, юунд хоббитай нь гарч ирдэг. Тэр өөрийнх нь дуртай хоббитой юмдаа зогтсон юмаа өмсөд одоо өөрийгөө илэрхийлж чадж байгаа гаднаас нь ч дотроос нь ч илэрхийлж чадж байгаа сонголтуудыг хийхээр хүн чинь сэтгэл ингээд маш гоё өөрийгөө маш гоёор хүлээж авдаг, бүр цоошнэр хүлээж авдаг. Нэрээ би яг ийм хүн байсан шүү дээ. Яа, нэрээ би яг ийм штэ гэх те. Өөрийнхөө галыг асуусан эмэгтэйчүүд бол яг гал шиг л байдаг штэ те. За ийм байдаг болохоор зөвхөн ингээл эмэгтэйлэг болъё гэж палаж өмсөж юм нүүрээ бодоол үсээ анзлахаар биш. Та өөрийнхөө бас ингээд өөс ивүүдийг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Мэдээж бид нар амьдралын маяг бүх хүний амьдралын маяг зүв байгаа биш шүү дээ. Алдаатай юм байгаа учраас бид нар амьдралын маягаас үзсэн янз бүр өөнүүд байж л таараа тэр өөнүүдтэйгээ засаж залруулах хэрэгтэй. Өө би ийм муухай гартай миний гар муухай гэж шууд гараа тастаад хайж чадахгүйгээс хойш гар маань ингээд асуудалтай бол яаж гоё болох вэ те хөвлийн маань асуудалтай бол хөвлөйтэйгээ яаж ажиллах вэ гэд. Тэгтээ дөргөө гоо сайхналаг байна гэдэг бол мөнгө
цаг сэтгэлтэй анхаарал угаасаа халамж байж энэ чинь сайжирдаг зүйл. Хизээч зөв зүгээр мэлтийд сууж агаад хүн гоё биетэй, гоё царайтай, гоё ярьстай, гоё үстэй болдоггүй. Төрөлхийн гоё үсмэстэй, гоё төрсөн эмэгтэй охтууд байдаг тийм л биш бол те. Танд ч гэсэн төрөлхийн цаанаасаа гоё төрсөн юм байгаа. Танд ч гэсэн төрөлхийн цаанаасаа жоохон өөдөө алдаатай юм байгаа. Бүхэн яг ингэ зурцсан юм шиг ногоон дээрх бурхан шиг гоё биш шүү дээ, тэ. Тэгэхээр за энэ талаа би илүү жоохон сайжруулчихъя. Энийг миний нүд үнэхээр гоё учраас миний хамгийн гоё нүд маань учраас нүдтэйгээ айгүй гоё ажлын нүдээ бүрст үнэхээр хөөрхөн дандаа хайрлажээ, дандаа халамжилжээ, тэ. Нүдэндээ байж болох бүх юмыг хэрэгжилжээ гэд ингээд явах хэрэгтэй юм байлээ. За ингээд махан биений хувьд хэдүүлээ эмэгтэйлэг энергийн тулд иймэрхүү юм байна. За тэгвэл хэдүүлээ сүнсэн биений хувьд гэдээ оръё. Бид нарт ингээд сүнс буюу мэдрэмж байгаа. Энэ бол угаасаа анханасаа төрөхөд л байсан төрөх битэл хүн болоод үүсэх буюу та гидсэндээ ээжтэйгээ дөнгөж үүсээд ингээд бүрлдэж явах үед чинь махан бие чинь бэлэн болж амжаагүй байхад сүнслэг мөн чанар чи ороод ирсэн юм байгаа аахгүй юу? Тэгэхээр анханасаа би болсон юмтай чи яаж маргах юм бэ те? За энэ сүнслэг энерги маань бас эмэгтэйлэг, эрэгтэйлэг гэд хоёр хуваагддаг. За эмэгтэй хүний сүнслэг энерги гэдэг бол цаанаасаа бид нар уучлах гэж, өршөөх гэж, хайрлах гэж, эрхэлэх гэж, нялхарах гэж тэгээд ямар нэгэн ингээд гоё зүйлийг хараад ямар гоё, ямар сайхан гэдэг сэтгэл хөдлөлөө гаргах гэж бид нар төрсөн байхгүй юу? Төрсөн буюу үүссэн. Тэнгүүд бид нарт ингээ нийгэм 70 тухамсарт юугээ заасан гэсэн чинь сэтгэл хөдлөлөө битгий гарга гэд хэлсэн. Битгий ингээд хөөрснөө харуулаад бай. Хүмүүс муу илнэ гээл те. Битгий баярлж байгаа бол амар баярлаад алцганаа дэ битгий хүмүүс муу илнэ. Чи ингээ битгий амар тас хөхөрж инээгээдээ айлгүй ингээд 70 тухамсарт энэ нийгмийн гэмтлээ шалтгаалаад бид нарт ингээд баахан худлаа мэдээлэлүүд өгцөн. Нөө манжийн даралт байхад эмэгтэй хүний үсэн нур тухайн богино. За тэгээд тэнэг эрэгтэй хүн эмэгтэй хүнээ эхнэрээ магтдаг, ээжигээ эхнэрээ битгий сонс, төрийн төлөө охтон боож хүн энтергээд энэ бүх зүрд зөгнүүд чинь манжийн даралт 200 жил дарлагдж явах үед манай монголчин бас дарлагдчихсэн шүү дээ. Дарлагдж явах үед эхнэрүүд нэмэгтэйлэг энэ энерги нь айгүй хүчтэй байсан. Тэгээд айгүй мундаг сүнслэг нөхрөө чиглүүлээд дээснийг хараад за эдрийг эхнэрээ сонсохгүй болгож иж удирдах юм биш үү? Тэгэхгүй бол эдэр чи баригдахгүй юм биш үү гэж ойлгоод эхнэрийг нь сонсуулахгүй болгох гээд аман одоо уран зохиол аман хэллэгээр бид чинь биегээ ингэж манай монголч айгүй сул талтай юм ингээ бичиж тэмдэглэсэн судар ном айгүй багтай байдаггүй бүгд ам амаараа хоорондоо мэдээлэлээ дамжуулаад биендээ үлгэр домгоор ингээд мэдээлэл өгчдөг хичээлээ заачдаг үлгэр домог тэр туйлс мөсөөр хамаг юма заачаад за ийм болсон шүү ингэдэж шүү ингэж амьдрдээ шүү амьдрал чинь ийм шүү гэж хэлчихэд тэг юу ч бичиж тэмдэглэж үлдээдэггүй тийм арт түмний чинь сул тал нь юу гэдэг юм байна л да нөгөө ам амаар нь дамжиж ярьж байгаа үгийг нь дунд нь жоохон өөрчилж болох юм байна тий дунд нь жоохон өөрчлөөд эдрийг итгээд үнэмшүүлчихгээд 100 жил 200 жил дарлахтаа энэ ингээд бүх үгийг ч өөрчилсөн байхгүй юу одоо эмэгтэй хүний үсэн нурт ухаан нь богино эн чин манай Монголын ардын зүрж зөв биш эн чин манжийн дарлын үед гарч ирсэн эмэгтэй хүний үс урт шиг ухаан нь ч уртгүй тэгэнгүүт ингээд бид нар ингээд тэр үеийнхаа ингээд дарлалт байсан үеийг тэр нөгөө нэг бодлогоор гарч ирсэн үгээ мэдхгүй ялахгүй тэгээ тэр үгэндээ итгээд адгийн тэнийг эхнэрээ магтана гэдэг. Адгийн тэнэг болохгүй тулд эхнэрээ магтахаа болцсон. Одоо нүдэ нэгэд хартаа нийгэмд эхнэрээ магтдаг, эхнэрээ жаргадаг ямар их хүн байна. Бараг ингээд маш цөөхөн заяа байхгүй. Их дийлэнх нийгэм дийлэнх айлуудад дандаа эхнэрээ муулах хайшаа ингээд эхнэртэй дандаа хатуул үг хэлнэ. Чи юм байна, чи тийм байна гэд өөдөөс нь ингээд алцаад ингээд мөчөөгөө өгөхгүй маргалдаад идэг болсон. Тэрнээс болоод нөгөө эмэгтэй нүүрх юм гоё үгээр, сайхан үгээр магтаалаар дутаад нөгөө нэг уучлдаг, өршөөдөг, хайрладаг, залбирдаг, мөрөгдөг, гэр бүлээ нөхрөө даатгадаг нөгөө гоё сүнслэг эмэгтэйлэг энерги нь унтсан. Уг нь бол эмэгтэй хүн угаасаа л гэрийнхаа сүнслэг энерги гэж явдаг юм байлээ. Тэгэхээр эмэгтэй хүн гэрийнхаа сүнслэг энерги гэж явдаг учраас эмэгтэй хүн чинь нөхрийнхөө ажлыг өглөө нь даатгаад, идэ будаага өргөө, цай сүнийхаа дээжийг өргөө, тэнгэр бурхандаа даатгаад, тэнгэр бурхан өвөг дээдсүүдтэйгээ ярилцаад, гэр орныхоо энергиг засаад цэвэрлэгээ хийж штэ тэ тэр эмэгтэй. Маш гоё ингээд гэрээ цэвэрлжин гэдэг бол тэр гэрийн энергийн цэвэрлэгээ бас давхар явагдаж байгаа. Гэрийнхаа бүх муу мухай хог могийг очиж шатаач чинь гэдэг нь бүх гэрийнхаа үйл өөр заван муухай аминуудыг сүрэг энергиудыг шатаач чинь гэсэн үг байгаа байхгүй. За тэгээд эр нөхрийнхөө ингээл толгой тарих хувц дээлийн дээшээ тавьдаг байсан шүү дээ. Манай одоо эртний Монгол эртний ч саяхан л бас тийм л байсан. Дээлийг нь дээшээ тавиал, толгойг нь дээшээ тавиал, малгайг нь дээш нь тавиал, бүсийн дээш нь тавиал. Энэ ерөөсөө энэ бүсийн доошоо тавьж болохгүй. Эмэгтэй эрэгтэй хүний толгойд энэ малгаанд нь хурж болохгүй. Энд чинь бүгд энергийн засал байсан байгаа байхгүй.
Бүгдөө энергийн засал буюу тэр гэрийн сүнслэг чадварыг эмэгтэй хүн авч явж байсан байгаа байхгүй. Тэгээ эмэгтэй хүн авч яваад тэр эрэгтэйг сайн сайхан амжилттай амьдрах ард нь эмэгтэй хүн зогсож байсан байгаа байхгүй. Хүүхдийн сайхан харцсан, гэрээ цэвэрлсэн, бүс малгайг нь дээшээ тавьсан, гадагшаа адуу маландаа яваад ирэхэд нөгөө юуг нь мушгаад те захын мушгаад гэдэг шиг баяр ёслол бүх одоо те юу гэдэг барилдаж марилдах гээд явахт нь ингээд зөвхөн юуг нь мушгаал захын мушгаал ингээд залбираа сууж идэг. Тийм ондог. Тийм хүчтэй сүнслэг энергитэй байсан чинь нөгөө эмэгтэйчүүдээ өсөн нурч шүү, ухаан богино шүү, наадуул чи өглөө шүү, бацгаад байдэн шүү энэ төр гэдэг юм. Дээр одоо гадны орны янз бүрийн ингээд урсгалын одоо уламжлалт өгнүүд орж ирээд тэрийг үнэн гэж итгээд тэгэл эхнэрүүдтэйгээ нөхрүүд нь маргалдаж ихэлснээс шинэ амьдралын эмэг замраа тэр чигтээ алгуулсан байгаа байхгүй юу? Нөгөө нэг эмэгтэйлэг хүн эмэгтэйлэг байха болоод эрэгтэй хүн эрэгтэй шиг байха болоод яагаад бол эхнэр нөгөө бүсийн дээшээ тавихаа болоод толгойн дээшээ тавихаа болоод тэгээ нөгөө хувцсыг нь дээшээ тавихаа болчихж байгаа байхгүй яагаад бол өөрийг нь доромжлоод өөрийг нь муухай харцаад тэр эмэгтэйгийн эмэгтэйлэг гоё алд энергийг нь алтагдуулаад харч нөгөө эмэгтэй ч яаж эрэгтэйгээ хүндлэхээ болоод гомддог болоод ууралдаг болоод уцаарладаг болоод тэгээ энерги нь өөрчлөгдөөд тэгэнгүүт чинь нөгөө айл гэрийн маш гоё энергийн баланс айгуу гоё хүчтэй явжсэн чинь тэр нь байхгүй болчихж байгаа. Тэгээ бас нэг энерги талаас нэг юм тайлбарлахад эмэгтэй эрэгтэй хоёр хүний доод 3 суур 4 үр дээрээ шууд холбогддог. Юу гэсэн үг вэ гэхээр доод 4 хүрд гэдэг одоо чакра гэдэг юм юу вэ гэхээр мулдахаараа хүрд буюу өөрөө өөртөө итгэлийн хүрд, сватистана хүрд буюу гэр бүлийн хариуцаж явдаг хүрд, за манифура хүрд буюу орлого ашиг мөнгө төрг, анахата хүрд буюу зүрхэн хүрд гэдэг ийм 4 үрд байгаа. Энэ дөрүүлээ эхнэр нөхөр хоёр гээд хамтдаа гэр бүл болоод хамтдаа унтаад ингээд идээд хамт амьдарч байгаа хүмүүс ингээ холбогдчихдог байхгүй шууд тэнцүү холбогддог. Тэгэнгүүт эхнэр нөхөр хоёр хоорондоо харилцааг болохоор эхнэрэнч тэр нөхөрөнч тэр өөртөө итгэлийн үрд гэмтчихдэг. Өөртөө итгэлгүй. За, сватистана гэр бүлийн харилцааны үрд гэмтчихдэг. Гэр бүлийн харилцаан дээр асар их асуудлууд гарч ирдэг. Нөгөөд нь мөнгө төрг орлого ашиг. Мөнгө олоод энэ хоёулаа өглөө гараад орой орж ирнэ. Өглөө гараад орой орж ирнэ. Хоёулаа зүтгэн орлого ашиг нь хайцсан бүү мэд. Нөгөө нэг гарын салаагаар буцаагаар явчихна. Тэгээд хамгийн сүлд нь зүрхэн хүрд би биегээ маш гой хүндэтгэж би биендээ татагдаж хайрлах хэрэгтэй байдаг зүрхэн хүрд нь гэмтчихдэг. Би биегээ харахаар хайр хүрхгүй штэ. Яагаад бол бүр хайр битгий хэл яарч хүрхгүй заяа. Бүр ингээд харч чадахгүй болчдөг. За ингээд уг ингээ хамттай анханасаа гой хайртайгаа суусан хүмүүс байхгүй болчдөг. Нэг нэгэндээ хайргүй болчдөг. Ийм шилтгаантай ингээ сүнслэг энерги нэвдэгдчихэж байгаа. Тэгсэн чинь нөгөө эсэргээрээ ярьж үзэл та хэдүүлээ. Нөгөө эрэгтэй хүн эхнэрийгээ өсөн нурт ухаан богино гэж ингэж тэгж харахгүйгээр те эсэргээрээ хараад миний эхнэр жаргалтай бол миний амьдрал жаргалтай. Миний амьдрал жаргалтай бол миний үр хүүхдүүд, миний удмын амьдрал жаргалтай гэж бодоод дандаа магтдаг бай гэж бодъё. Мөнгөгүй ч гэсэн хөөрхөн ажилгүй, боловсралгүй байж болно штэ. Манай угаасаа Монголын залуучууд нэг үеийн 70-80-аад оны эрэгтэйчүүдэд боловсралд нь анхаараагүй, ур чадварт нь анхаараагүй зүгээр л ингээл та нар бол эрэгтэй юм чи болно гэд хайцсан штэ. Тэр хүмүүс ч өөрхөн амтаа ингээд нөө эмэгтэй хүнд үг хэлж мэлэх тийм ойлголттой байхгүй. Тэр хүмүүс чинь нөгөө яг тэр 70-80-аад оныхоо хүмүүстэй суухаар тэр хүмүүс эмэгтэйчүүд нь боловсрцсан сургууль сураад ирсэн. Тэнгүүд ингээл боловсролын ялгаа гаргаал чи тэнийг чи мангаар болол нөгөө чадж байгаа мундаг ухаантай амьдралаа удирдах чинь ингээл эмэгтэй нь удирдах явал эрэгтэй нараас нь дагаал бүх баланс алдагдчихж байгаа байхгүй. Бүх гэр бүлийн баланс. Тэгээд эмэгтэй нь өөрөө амьдралаа авч явж байгаа чи яаж тэр эрэгтэйгээ гоё хүндлэхийн, гоё хайрлахын те өөрийнхөө бүх санхүүгийн асуудлыг өөрөө шийддэг эмэгтэйчүүд чи амар хүчтэй эмэгтэйчүүд чи хайрлаж уйсаж чадахгүй. Ингээд юм гэмтлүүд бидний нөгөө нэг өнгөрсөн үеэсээ авсан дарлалт байх үеийн үлдэгдэл өгнүүдээс шалтгаалсан юмнууд ингээд болж байгаа байхгүй. Хор уршин одоо хүртэл амар хортой байгааз хаа байсан 1000 хэдэн жилийн өмнө ингээд бидрийг 200 жил даралсан чинь тэр 200 жилийн даралтаас үүдэлтэй хор уршин одоо энэ нийгэмд 2025 онд хүртэл хэрэгжээл явж идэг. Нөгөө залуучууд нөгөө үгээ хэлээлээдэг. Эмэгтэй хүний өсөн нурт тухайн богино чи бити миний асуудалд ор чи дугаа чиний юм хэлнэ гэж юу эдийн ч гэж заах шиг тэгснэ нөгөөдөл нь яг тэгдэг те нөгөө атгын тэнийг ихнэрээ магтана гэдэг ингээл нөө ихнэрээ ч нэг ямар үзэсгэлэнтэй юм бэ чи минь ямар хөөрхөн юм бэ чи минь ямар идүүтэй юм бэ гэж хэлж чадахгүй тэгээ хэлэхээр хэл ам татчих гад өмнөөс нь ингээд яг эрэгтэй хүн шиг алцаад байгаа. Эмэгтэй хүн ч өөрхий туйрхан хүн одоо их хүчгүй байгаас 1000 хүчтэй байгаад эрэгтэй хүний дээр гарч чадахгүй шүү дээ. Махан биений үед тэгэнгүүт ч юм яг ингээд өөдөө яг эрэгтэй хүнтэй хэрэлдэж байгаа юм шиг маргалдаж байгаа юм шиг маргалдаал зөрчилдөөл нөгөөт нь бүр ингээд дийлдэхгүй бол брэг эрэгтэй хүн шиг болчихдээ шүү дээ. Тэгээд хараа ингээд
ямар ч гоё эрхэлж нэлхрах ингээд хөөхөн хажуудаа байгаа бүхэл бүтэн айлын охин те нөгөө охин нь хөөх юм нөгөө залуутай суугаад насан турштай хайрлуулна жаргуулна хамтдаа жаргалтай амьдрал туулна гэд итгэлээ өгөө суусан чинь нөгөө төндөө доромжлуулаад нөгөө төндөө загнуулаад нөгөөх нь хайрлах боломжгүй айтайхан ч тэрч чадахгүй ингээд хар чинь хайр нь хөрсөөр агаад нийгмээр дүүрэн гэр бүлийн 2 дахь 3 дахь этгээдийн асуудал нийгмээр дүүрэн салхинсан гэж бодож мөрөөдөж явдаг эмэгтэйчүүд нийгмээр дүүрэн өөр эмэгтэй дурлсан эрэгтэйчүүдийн бурхан минь ингээ юу болоод байгаа юм бэ те юу болцсон юм бэ чаа энийг хэн засаж залруулах юм бэ яг хөө ингээд энэ эмэгтэйчүүдийн байгууллагад засъя хэдүүлээ ингээд засах ёстой одоо засахгүй бол нийгэм арай л биш болж ингээд ярьж ин л та одоо ямар байгууллага гэр бүл хөдөлмөр хамгаалал нийгмийн хамгааллын яам гэж байт юм байна энэ бас оролцсон юм байна саяны хилцүүлэгт хүүхэд гэр бүлийн хөгжил хамгаалтын ерөнхий газар гэж байгаа юм байна. Монгол улсын хүний эрхийн үндэсний комисс гэж байгаа юм байна гэд цагдаагийн байгууллага гэдэг ингээ хамтарсан юм байна. Гэхдээ эдний нэрийг би яг үндэ одоош барь мэдэхгүй байхгүй яа. Би үнэхээр ингээ тэр газраас тийм эмэгтэйчүүд, тийм эрэгтэйчүүд, тийм гэр бүлийн харилцаа сургалт явлаа гэдэг юм ингээ жоохон мэдээлэл бага учраас жоохон мэдэхгүй байгаад байна. Тэгэхээр одоо ингээ мэддэг бол яг тал талаасаа оролцдог бол тал талаасаа энэ нийгэмд байгаа гажуудлаа засах гэж оролдъё. Одоо л засахгүй бол ингээ үе үедээ засагдахгүй гэл гоё яригдчихжээ. Зөв маш гоё зөв. Би ч гэсэн өөрөө чадлын хэрээр өөрийнхөө тойрог өөрийнхөө хүрээлэлтэй бас ингээд оролцъё гэж бодож байгаа. За ингээд сүнслэг энерги чинь цай сууныхаа дээжийг өргөдөг, уучлалдаг, өршөөдөг, хайрладаг, инэрдэг, сэтгэл хөдлөлтөө гаргадаг, баясдаг. Ингээд сэтгэл хөдлөлөө гаргаад инээмээр байвал тас инээдэг. Тэ уйлмаар байвал хөөрхөн нулимсаа гаргаад уйлаа сэтгэлээ энерги цэвэрлждэг байх хэрэгтэй байсан чинь тэрийн дараа ичтэй юм байна. Тэнгүүд нөө эмэгтэйчүүд уйлахаа болчтой юм байна. Усан ч болохгүй те юусэн ч нэр хажууд нь уйлж муугаа үзүүлэхгүй те гэдэг бодоод гомцсноосоо болоод уйлхаа болчт юм байна сэтгэл хөдлөлөө гарахаа болчт юм байна сүлдээ юм ярьдаг байснаа хөөе хоёлаа ярилтаа амьдралаа ярилцэлтэй гэж татаж чангаадаг байснаа бүр сүлдээ ярихаа болчт юм байна ярихаас дургуурж байгаа байхгүй сүлдээ тэгээ яриа байхгүй, халамж байхгүй, хайр байхгүй, халуун далаа ярилцлага байхгүй болоод ирэхээрээ бүр ингээд хүндий хоосон болоод бүр тэр гэр бүл байха болно гэд хэцүү болно. За ингээд сүнслэг энерги бас ингээд эмэгтэйлэг энергиг ингээд алаа ичтэй байна. Тэгэхээр хэдүүлээ хараа. За ингээд хэдүүлээ ингээд ийм асуудал байгаа юм бүгд мэднэ. Ингэж ярьж байгаа ингээд сонсож байгаа бүх хүмүүс ойлгож байгаа. Яагаад гэвэл бүгдөө бид нар ийм л нийгэмд амьдарч байна. Тинээс нуух хувьд энэ чинь Монголын амьдрал, Монголын нийгэм айл болгонд байж лээ. Нуугаад тахын байхгүй зарим хүмүүс яг ингээл айгу нуудын хэлэхгүй манай гэр бүр айгу гоё яага манай нөхөр айгу дайжгүй гэл ингээд ярьдаг ч гэсэндээ үнэндээ худлаа яадаг байхгүй да цаана асуудал байж л гэдэг нөгөө эмэгтэй зөв хөрхийн нулимсаа цаашаа хараад нууж байгаа болохоос ш тэгээ үнэхээр гоё жаргалтай амьдарч байгаа эмэгтэйчүүд байгаа л да гэхдээ тэд нар ч гэсэндээ бас асуудал бас байдаг үед байгаа жишээ нь хэд ингээл нийгэмд сошиалд амар дайч амьдрал авч явдаг эмэгтэйчүүд байдаг ш тэр эмэгтэйчүүд нөхөр нь халамжлал айгу гоё амьдарч байгаа юм шиг харагдаж байгаа боловч үнэндээ дайчин байгаа бүх ажлыг амжуулж байгаа нь хүртэл тэр эмэгтэйгийн бас эмэгтэйлэг энерги нь унтсан явж байгаа байхгүй тэр чинь өөрөө хөрх юм нийгэмд ингээл айгу гой дүр гаргаал явж байгаа боловч цаанаа тэр чинь бас л эрхэлмээр нэлхармаар хамармаар зөндөө байгаа шүү дээ ямар сандал тэгэл хамаг ажиллаа урд нь хамаг юм хийгээл амарч чадахгүй явах уу тий. За нэг юм байна. За тэгэхээр хэдүүлээ сүнслэг энергийнхаа сүнслэг биеийнхаа эмэгтэйлэг энергийг яаж хөгжүүлэх вэ? Тэ хэдүүлээ яаж хөгжүүлэх вэ? Юу гэж бодож чинь та нар? За тэгэхээр хэдүүлээ энэ сэтгэл хөдлөлөд дарж болохгүй юм байна. Эмэгтэйчүүдээ, бүсгүйчүүдээ уйлмаар байвал шууд уйлах юм байна. Тэ инээмээр байвал айлгуутаад би айлгүй алцгар гэж бодохгүй юм байна. Зүгээр сайхан ингээд инээгээд өөрийнхөө сэтгэлийг яг эмэгтэй энерги гаргах хэрэгтэй юм байна. Идэ будаага өргөдөг энэ сүнслэг зан чанараа алдаж болохгүй юм байна. Юу бурхан шашинд би итгэдэггүй бурхан гэж байхгүй гэж юу яриад байгаа юм бэ? Тэнгэрлэг энерги, эрэг энерги гэж хаасаагүй байгаа штэ. Аль бурхан шүтг нь хамаагүй штэ. Гол нь ингээд залбирал мөргөлтөө байх хэрэгтэй байна. Даатгалтай байх хэрэгтэй байна. Үеийн үедээ байдаг удам судрынхаа өвөг дээдсүүдэд аав ээжийнхаа сүнсний араас, эмээ өвөөгийнхаа сүнслэг энерги араас энэ эмэгтэй хүн чинь залбирах хэрэгтэй байхгүй юу? Эмэгтэй нь ингэж залбирч яагаад эрэгтэй эмэгтэй гэдэг байгаа гэж эмэгтэйлэг энерги угаасаа сүнслэг бай асрах мэдрэмжтэй байхгүй да. Ингээд зүүн совинтой мэдрэмжтэй энэ газар иймэрхүү байна, тэр газар тиймэрхүү байна. Энийг хийж болохгүй. Би сая өчигдөр зүүдлээ мүдлээ гэд. Эрэгтэй хүн цаанаасаа нөгөө нэг одоо арга талаа хариуцж явдаг болохоор эрэгтэй хүний сүнслэг мэдрэмж арай жоохон дутуу байдаг. Биеийнх нь хүч ихтэй. Биеийн сүнслэг мэдрэмж нь багч гэсэндээ биеийн хүч аягүй ихтэй. Биеийн хүч ихтэй учраас энэ барилга байшин ингээд цонхоор харахаар барьж байгаа байгуулж байгаа бүх юм чи эрэгтэй хүмүүс бүтээгээд байгаа байхгүй. Санаа нь эмэгтэй хүнээс төрөөд байгаа байхгүй.
Тэгэхээр энэнийхээ ялгаа салгааг ойлгох ёстой юм байдаг юм байна л та. Би бол яг өөрийнхөө хэмжээнд ингэж бодож байна. Миний ярьж байгаа юмас авахыг аваад хөгжүүлээд цаашаа сайхан ургуулад өөрийнхөө мэддэгтэй сүлээд холиод яваарэ тий. За тэнгүүд нөө сэтгэлийнхаа сэтгэл хөдлөлийг дарж болохгүй байна л да. Сэтгэлийнхаа хөдлөлийг дараад нулимсаа нуудаг болоод, яриагаа нуудаг болоод, хөгжилтэй байдлаа нуудаг болоод, инээ чанахаа болоод, аз жаргалын гарма ялгаруулахгүй байгаа. Тэгэхээр бид нар хитээ гаднаасаа нүрээ гой бодцсон, гой хувц өмсчин чигсэндээ гаднаасаа л юм хүүтэн хөндөй, ширүүн дөрвөн амар харагдаад идэм байна. Нэг юм амар ихчнэр байдаг штэ. Тэг бүр ингээ харахаар би бүр ингээ айгаад идэв ч яагаад гэвэл гой ингээ нүрээ гэтэл амар гой ингээ өөрийгөө ингээ гой чимцэн. Гэтэл би энергиэс найддаг байхгүй яагаад бол тэр эмэгтэй чинь нөгөө нэг за ямар асуудал байна олон утгаар асуудал байна уу би зохицуулъя за аль ч тийш яв да тэр тийш яв нараа тийш яв сараа тийш яв батаач итэг гэл ингээл ийм болцсон байдаг байхгүй тий. Тэгэхээр ч нөгөө нэг эргэвтэйлэг энерги нь илүү нэмэгдсэн гадаад дүр буюу махан биений хувьд бол тэр эргч тэр хүн тэр эмэгтэйчүүд маань байгаа юм байна. Гэтэ сүнслэг биеийн тулд сүнслэг энергийн хувьд бол унтсан явж байгаа юм байна гэсэн үг байхгүй ингээд өөртөө байгаа гурван юм гурвууланг нь анзаарах хэрэгтэй ганцхан нэгийг анзаараад байх биш тий. За түүний дараа бид нар мэдлэгийн бие гэж байна тий одоо тархин бие тархийг ингээд нэг хүн ингээд тархичин бидрийг өдөртдгүү гэж хэлээ тархи бие биш тархи бидрийг өдөртдөг гэж хэн ч хэлээгүй тархи бидэртээ өдөртөхөд нөлөөлдөг зүйл юу вэ гэхээр тархи хүссэн үсээгүй бид нарыг ингээд бидний дотор орж ирсэн бодлуудыг боловсруулад сайн муу бодлуудыг тархи сигнал өгөөд явж байгаа. Тэгэхээр тархиа бас цэгцлэх нь мэдлэгээ бас хөгжүүлэх нь тэгтээ дөрөв чухал. Тэгэхээр яг хуу бие гэж ярина уу юу гэж ярина уу хамаагүй ямар ч байсан тархитай гэдгээ мартахгүй байх хэрэгтэй тий. За би бол өөрөөхөөрөө тархин бие гэж ярьж сурсан тэрүүгээрээ ярих болно. За ингээд тархин бие бас байд юм байна. Эмэгтэйлэг тархин бие гэсэн чинь эмэгтэй энерги чинь өөрөө айгүй тийм мэдрэмжтэй байд юм байна. Айгүйх мэдрэмжтэй байдаг учраас эмэгтэй хүн эмэгтэйлэг ингээд энергиэрээ байх нь тархин биеинд яаж нөлөөлдөг вэ гэхээр айгүй шинийг санаачилт юм байна. Хөө энэ өрөөг ингээд бодчихвол ягаан өнгөтэй байвал гоё харагдах юм байна. Тэр бодинг тийшээ тавил гоё харагдах юм байна. За өнөөдөр би нэг шинэ мэдэж авлаа шүү. Энэ шинэ мэдэж авсан мэдлэг маань хүнтэй ингэж харьцдаг гэж шүү гэд. Ингээд энэ мэдээлэл нийгэмдэдэг мэдээлэл хэн тараадаг вэ? Та нар сайн хардаа дандаа эмэгтэй хүн тараадаг байхгүй. Эмэгтэй хүн чинь өөрөө мэдлэгийн үед дандаа хөгжиж явах хэвээр мэдрэмжээ гаргаж явах хэвээр байдаг. Зарим эмэгтэй хүмүүсийн энэ мэдрэмж буюу мэдлэгийн бие аягүй хөгжсөн байдаг. Юу вэ гэхээр юутай яаж зохицуулахыг аягүй сайн мэддэг те. Ямар хүний хажууд суулгах уу, яаж энэ амьдралыг зохицуулах уу, яаж энэ тэр нь бол ингээд дайчин асуудал биш шүү дээ. Тэр чинь ингээд аягүй гоё юм. Бүх юмыг зохицуулаад байгаа тэр мэдлэг чинь өөрөө бас хүний мэдлэг юм байна. Чадвар юм байна. Энд чинь бас зүгээр ямар ч мэдлэгч биш чадварч зүгээр л нэг хүнд байдаг зан чанар биш юм байна. Эний чинь шүтэх хэвээр юм байна. Тордох хэвээр юм байна. Тослох хэвээр юм байна. Бүр гой болох хэвээр байт юм байна л та. Тэ ингээд өөрөө гэрээ ингээд гоо үзэсгэлэн тэ гэрээ ингээд дизайныг эмхтэн л авч явдаг үстэй. За шкафа тэн тавина, ширээгээ тэн тавина. Энд нэг бодо эрэхтэй байгаа юм. Би энэ авчрыг солиё гэж бодоод байгаа юм гэж мэгээд тэ. Энд чинь ингээд мэдлэг байгаа байхгүй юу вэ гэхээр тэр хүн дотоод нөө мэдлэгийн эмхтэлэг энергийн мэдлэгийн бие эмхтэлэг энерги гэдэг бол айгуу мэдрэмжтэй байдал. Мэдрэмж нь унаагүй хүнийг бол за энэ хүн бол эмэгтэйлэг талдаа айгүй мэдлэгтэй байна гэж ингэж ойлгод юм байна л да. Жишээ нь хэд за одоо гадаад тиймэрхүү хүүтэн байна. Тэрийг ингэж зохицуулаарай. Тийшээ тавих гол болохгүй шүү гэж ингэ бүх ахуй асуудлаа бодож явж идэв шүү дээ. Бүх ахуй асуудлаа бодож явж ин гэдэг нь л айгүй том мэдлэг юм байна. За дээрэс нь та өөрийгөө бас за миний мэдлэгийн хувьд миний эмэгтэйлэг нэр унжуу унааг байна уу гэдгээ бодож үзээрэй. Та юмыг зохицуулж чадаад байна уу? Та гэр бүлийнхаа доторх энерги, доторх гоо үзмжийг анхаарч чадчихэв үү? Хяналтандаа байлгаж чадчихэв үү? Тэ дээрэс нь та юмыг гоё сайжруулж чаддгүй. Нэг жижиг юм дээр хөө энэ дэр чи ингээд нэг юм цэцэг тавьчвал эн чинь бүр ийм гоё болчих юм шүү гэд нэг юм жижигхэн юмыг овжин хараад тэг цэцгийг хаанаа тавихаа мэдээд хаанаас нь авахаа мэдээд ямар өнгөөр будхаа мэдээд хаана тавил тэр өрөөг чимхээ мэдээд байна гэдэг бол эмэгтэйлэг энерги байгаагийн шинж юм байна хүний дотор. Гэтэл нөгөө юмыг зохицуулж чадхаа байгаа ч би мэдгүй чи өөрөө мэд гэл те. Эсвэл ингээл яаж ч ингээ хичээсэн нэг ив дүүгийг нь олж чадахгүй улам нэг дордуулаад байдаг хүмүүс эдэж нэг улам нэг юм авцалдаагүй болгоод сонирн болгоод нэг юм эмэгт замбраагүй байлгаад байдаг шүү дээ. Тэр бол ингээд эмэгтэйлэг энерги мэдлэг жоохон дутцсан байгаатай холбоотой юм байна. Мэдлэг гэхээр л хичээл ном те энэ биш юм байна. Эмэгтэй хүний мэдлэгийн бие гэдэг бол дандаа хөгжиж явах хэвээр дандаа шин соргог зүйл сонсож явах хэвээр хоорондоо ярилцаж хуваалцаж хэвээр энергийг бол за эмэгтэйлэг энергиэрээ байгаа юм байна гэж ойлгох юм байна. Дээрээс нь тэр эмэгтэйд шин санаа байг төрдөг бол тэр эмэгтэйн мэдлэгийн эмэгтэйлэг бие нь эрүүл сарвал байгаагийн шинж юм байна. Шин санаа байг төрөөд нэгэндээ юм хий, гэртээ
гэртээ юм хий, ажил дээрээ юм хий, хүүхдүүдтэй юм хий. За тэрний цэцэрлэгт юм хий. Энэний сургуульд юм хий гэдэг бүр нэг дандаа нэг юм санаа сэтэл төрөө явж идэг шүү дээ. Тэгээ тэрэндээ бүр ерөөсөө ядардаггүй. Санаачилдаг, боловсруулдаг, сэддэг тэр одоо ухаан байна гэдэг нь өөрөө эмэгтэйлэг энергийн бие нь хөгжсөн байна гэсэн үг юм байна. Ингэнэ. Заал нэг хідэн лайв комент уншчихвэл одоо самбав пагамжаа гэсэн Facebook хэрэглэгчтэй манай номтой болгоом одоо үзэж байгаа хүн маань гэр орноо хүртэл өөрчлөх гэхээр бас дургуутдаг штэ. Дэмжидгүй штэ гинэ. Нөхөр нь ингээд бас тэр нөө эмэгтэйлэг энергийг дарж ийн гэсэн үг байхгүй юу гэхээр эмэгтэйлэг энерги чинь цаанаасаа гэр орноо шинчлээ өөрчлөгээд нөө мэдлэгийн бие нь ажиллаад тэрийн сүнсэн бие нь баярлаж хөөрж хүлээж аваад махан бие нь үлдэх гээд байх чинь яах юм? Хэрэггүй муухай ингэхгүй гэхээр бүх юм дарагддаг ш. Тэгэхээр нөгөө хүн чинь эмэгтэйлэг байха болчдөг байхгүй. Сэтгэхээ болчин, санаачлахаа болчин, өөрчлөхөө сайжруулахаа болчин, уйлахаа болчин, инээхээ болчин, эсвэл дандаа гомдоод уйлаад инээгээд бүр ингээд сүултээ бүр дандаа уйлдаг ч юм уу те ингээд энэ хитэр чинь. Тэгээд нөгөө дандаа уйлсан эмэгтэй чинь нүүр амаа янзлаад гоё харагдахгүй ш. Уйлсан хүний нүд нь улаачин, царайдсан гунд чинь, нүүр ам арьсан сулар чинь те цаанаасаа ингээд сэтгэл готролтой байгаа хүн чинь ингээд царайнаас андшгүй байдаг ш. Өвөө эмэгтэй хөрхөө сэтгэл готролтой байгаа юм биш те гэд харагддаг ш. Ингээд тэр эмэгтэй 3 биеийн гурвуулангийн хүчрхийлээд сэтгэлзэн хувьд тэгээд ингээд эмэгтэйлэг энергийг дарж хайчаад чи гой байгаач чи хөөрхөн байгаач гэж ярьдаг те би бүр энэ л хамгийн харамсалтай. Дахиад нэг хүн тэгж хэлсэн юм шүү дээ. Шин санаа маш их гардгаа дэмжиж өгөхгүй юм аа гинэ. Oh my god. Тэгэхээр нөгөө хүмүүсээ чи эрэгтэйлэг арга тал нь унтсан байгаа байхгүй юу. Яагаад гэж хэрвээ эрэгтэй хүний арга тал гэмтэлгүй байсан бол ямар ч эмэгтэй хүний санаа сэтгэлийг шууд дэмжинэ. За одоо гарыг. Одоо явъя. Бага мөнгөндөө тааруулчих. Би энийг хийчих. Миний хань энийг хийчих. Би ингэчих гин. Тэнгүүд нөгөө хүмүүсийн чи арга тал буюу бүтээдэг, хийдэг, зорддог, зохицуулдаг тал нь ингээ унтсан өөртөөс тэр хүн чи эрэгтэй биш болсон байгаа байхгүй ингээ үгэлдэг, дэмжидэггүй, эмгэн шиг те. Хүмүүс нөө эмгэн шиг үгэлээ гэж ярьдаг шүү дээ. Тэгдэг болчихж байгаа байхгүй. Тэгээд ийм байхаар яадаг вэ гэхээр гэрийн эмэгтэй эрэгтэй хоёрын нэрг унчна. Юу вэ гэхээр эрэгтэй шигэ байж чадахгүй, эмэгтэй шигэ байж чадахгүй. Тэгээд хоёулын нургаа би биегаа ингээд шүмжлүүлээдэг болчдөг. Тэгээд тэр шүмжилж хайр унтарна, халамж унтарна, гэр бүл унтарна, тэр гэрийн гой асчээсэн гэрэл нь унтарчна. Гэрийн гэрэл унтарчаар баахан сөрөг энергиуд ороод ирнэ. Сөрөг энергиуд ороод ирэхээр чи энэ тентхийн нөө сөрөг нөлөөллүүд гэрт ингээд үүсчин. Тэгээд ирэхээр сүултээ бүр гэртээ байхаас дургу урдаг болно. Эренч гэртээ байхад дургу болно. Эмэнч гэртээ байх дургу, сүүлдээ бүр хүүхдүүд нь гэртээ байх дургу болно. Яагаад гэдэг мэдэхгүй. Уг нь бүгдөө гэртээ ирээд цугларахаараа хамтаахаараа гоё яадаг. Тим энерги бүрдэх ёстой байтал яг эсрэгээр болчдөг. Бүх юмд оролцдог эрчүүд муухай шүү. Их нартай итгээд дэмждэг бол арга бэлэг ингэж хосолдог юм ууг нь гинэ. Яг зөв үнэн штэ. Эмэгтэй санаачилж эрэгтэй нь биелүүлдэг те. Тэгээ эрэгтэй нь өөрийнхөө мундаг, эртээ мундаг тааж биелүүлээд байгаа юм шиг эмэгтэй ч мундаг да санаачлаад байгаа юм шиг аль нь яг ингээд тал байгаа байхгүй юу. Нэг нь санаачлаад, нэг нь биелүүлээд, нэг нь санаачлаад, нэг нь биелүүлээд, нэг нь мэдрээд, нэг нь ингээд гой ойлгоод, нөгөөтөндөө хэлээд, нөгөөт нь дэмжээд ерөөсөө л ийм энгийн цикл явж байгаа шүү дээ. Тэгсэн чинь нөгөөт нь нэг юм хэлсэн чинь нөгөөт нь дэмждэггүй. Дэмжихгүй хар яана гэж эмэгтэй хүн хэлхээ болчдөг байхгүй юу. Хэлхээ болно. Шууд өөрөө идэг болчихно хөрх юмтай. Хоёр энерги хоёуланг нь хариуцдаг болчихно. Сэтчээд үйлдэл болох юм бас өөрөө ингээл махан бээрээ зүтгэдэг болчихно. За тэгэл нөгөө эмэгтэй хүн биечгүй болно, сэтгэлчгүй болно, энергичгүй болно. Юу нөгөө нүдний гой гал оч моч нөгөө нүдний гой галалцсан байдал нөгөө нэг эмэгтэйлэг аз жаргал юу инээж чанах бараг инээхээс ядардаг болчихно. Яагаад бол тэр хүн чинь хамаг юм өөрөө явж байгаа юм чинь инээхэр бараг ядарна шүү дээ. Инээх хүртэл энерги шүү дээ. Уйлахаас ядарна. Уйлах хүртэл энерги. Ийм болчтой байна. Тэгэхээр ингээд эмэгтэйлэг энерги хэдүүлээ яаж ингээд гэмтэлгүй байх вэ гэд гэр бүлийн харилцаа гэд та ганцаараа эмэгтэй заяа. Та ингээд хүнтэй суугаагүй зүгээр ингээд ганцаараа амьдарч байсан бол энийг засахад аюу амархаа. Хүй гадаад төртөрхөө ингэж өөрчлөх нь байна. Махан бие ингэх юм байна. Сүнсэн бие хэдүүлээ ингэж гой залбирдаг, мөрөгдөг, уучилдаг, инэрдэг, хайрладаг, сэтгэл хөдлөлтөй байвал гоё юм байна. А мэдлэгийн бие бол дандаа ингээд мэдрэмжээ сонсоод нөгөө юм юмыг сайжруулдаг санаачлагч байх. Тэр санаачлагч байхын тулд бид нар уншина, судална, хөгжинэ гэсэн үг байхгүй юу? Ингээд байх юм бол бид нар ингээд дотроосоо ч гаднаасаа ч эмэгтэй хүн байх нэ гэд ингээ ярьчих чинь айгүй амархан. Тэгсэн чинь гэр бүлийн харилцаан дээр ярихаар айгүй хэцүү болчихно.
болчихж байгаа байхгүй. Яагаад вэ гэвэл хоёр хүн хоёулаа ингээ оролцож иж тэр бүхэн чинь биелэгдэх гэдэг шүү дээ. Ганцхан хүн хоёр хүн амьдарч ирсэн нэг нь л хичээгээд байвал яаж тэр гэр бүл гоё болох юм бэ? Тэгэхээр ингээд гэр бүлийн харилцааны хувьд эмэгтэйлэг энергиадсэн, эрэгтэйлэг энергиадсэн гэхээр асар их юм хэрэг болж байна бидэрт. Яг үннийг хэлэхэд хосуудын ангаалт хэрэг болж байна. Хоорондоо эхлээд гэр бүлээс авсан травмагаа, бага насны травмагаа өөрийгөө дуртай, дургу гэдгийг ойлгож иж тэгээд хажууд хүн рүүгөө орж иж би чамдаа туслая, би чамаагаа дэмжиж, би чамаагаа хайрлая гэж ярихгүй бол өөрийгөө ойлгоогүй юм чи хүнийг ойлгодгүй юм байна. Хүний хүсэл мөрөөдөл зорилгыг ойлгодгүй юм байна. Мянга яриад ойлгодгүй юм байна те. Өөрийгөө олцсон хүмүүс чи хоорондоо бие ярихаар өө чи тийм дуртай мó? Нөгөөд нь дургүй байсан чамаагүй шууд дэмжин. Өө найз минь яг ийм юмд нэг дуртай биш л дээ. Гэхдээ чи дуртай учраас те. Чи дуртай байна гэдэг бол энэ гоё юм байна л гэсэн үг гэдэг нөө биеийнхээ үзэл бодлыг хүндэлдэг, нийлэхгүй таарахгүй байсан ч гэсэн хүнддэгдэг ийм болд юм байна. Тийм болохоор гэр бүлийн харилцааны хувьд болчоор хоёуланд нь хосын ангаалт хэрэгтэй болж байна. Хоёуланд нь хосын итгэлт хэрэг болж байна. Хоёулаа хамтдаа хүлээн зөвшөөрөх нь хамгийн чухал юм байна. Хүлээн зөвшөөрөхгүйгээр хизээч та хүнийг хүчээр чи энийг сонсдоо, энийг ойлгодоо, хоёулаа хамтдаа ингэх хэрэгтэй байна гэж хэлээ тэр хүн хизээч хүлээж авахгүй. Яг ингээ гэртээ асуудлуудаа ярилцах хэрэгтэй байхгүй. За манай гэрт хайр халамжийн тухайд ийм асуудал байна. За махан биений хувьд чи дасгал хийхгүй, би дасгал хийхгүй, чи ийм буруу хоолдог, би буруу хоолдог, хоёулаа ийм байгаа юм байна. За мэдлэгийн хувьд чи хөгжөөд би хөгжихгүй, эсвэл би хөгжөөд чи хөгжихгүй, эсвэл хоёулаа хөгжихгүй, эсвэл хоёулаа ингээд зөвхөн мэдлэг яваад байгаа юм байна ч гэдэм үү. Айл болгон жан асуудал байгаа шүү дээ. Энийг ярилцаад тэгээ хоёулаа хүлээн зөвшөөрөх хэрэгтэй байна. За энэ гэр бүлийг цаашаа эрүүл их аз жаргалтай урт удаан гоё авч явахын тулд би зөвшөөрж байна, би хичээе. За би ч гэсэн хичээе. Хоёулаа тэгвэл хосуудын ангаалттай хоёулаа гэр бүлэмж хитэн настаа нүл хамаараа хөгшин байна уу, залуу байна уу, ерөөсөө хамаагүй. Итгэрэл гэвэл хүн итгэрч хитэн насандаа ч итгэрч болох байхгүй. Хитэн насандаа ч таны амьдрал аз жаргалтай айгүй гоё ингээд би бигээ хараал хайр ингэж ундардаг байж болно. Хайр ингээд ундарна гэдэг чинь үзэсгэлэнтэй гоё хүн рүү л ингээд хайр ундраад байгаа юм биш. Дотоод сэтгэл гүнд уралцсан хүн л би бигээ хайрлаж байгаа байхгүй. Тэр хүний ингээд царайг нь харсан ч тэ ингээд бүр доторх хүн харагдаад доторх хүн ийм хөөрхөн цэвэр цайлгын хүн шүү дээ гэд бодохоор тэр хүний алдаа биш харагдаад оноо тэ оноогоор нь ингэж баярлж оноотой л амьдрдаг хүн биш болчихж байгаа байхгүй тий. Тэгэхээр хэдүүлээ ингээд гэр бүлийн хувьд бүх одоо сегментэд бүх үед бүх насныхаа ингээд амар хариуцлагатай хандах хэрэгтэй юм байна л да. Яагаад гэвэл би ч гэсэн ингээд гэр бүлийн залуу гэр бүлийн төлөөлөл манай гэр бүлд ч гэсэн асуудал байдгийн. Бас л ингээд ойлголцлын асуудал. За дээрэс нөгөө нэг сүнслэг мэдрэмжийн асуудал гэх юм уу? Би ч одоо өөр айгуу сүнслэг хүн залбирдаг, мөрөгдөг, сар болгон ээж авахаа араас нас урагстынхаа араас идэ будаа аваад ерөөсө бүхэл юмыг энерги гэж хүлээж авдаг те. Энэ бол энерги, энэ хүн ийм гэж ингэж хүлээж авдаг. Тэнгүүд нөгөө материалын шин чанарт илүү татагддаг, материалын талыг илүү ойлгодог хүний чинь бүх юмыг ингээд өөрийнхөө байгаа ажил, амьдрал, өөрийнхөө сонгосон замыг зааж ойлгуулж өгөхөд бас хэцүү байдаг. Миний ингээд амьдрал юм шүү. Миний одоо хийж байгаа ажил юм шүү. Миний хийж байгаа ажлын онцлогийг ингээд надтай хамт өглөөнөөс орой хүртэл суухгүй болохоор ойлгохгүй шүү дээ. Миний ажилд ямар одоо онцлог байдаг те. Өдөржингөө хүний асуудал сонсоод, өдөржингөө хүний цовлон сонсоод орой би ингээд гэртээ арай л энийгээ сууж иж бас чадахгүй шүү дээ. Тэр үед миний сэтгэл зүй ямар ч хийж болно. Тухайн өдөр уулзсан хүмүүсээс шалтгаалаад тэр өөрөөсөө биш ч гэсэндээ өөр хүмүүс санаа зовоод готроо явж ч болно шүү дээ тийм ажил байдаг. Тэгээ хийнгүүт ч ойлгохгүй ч байх үе гарна. Бас л ингээл бас манай гэр бүл ч гэсэн гэр бүлийн ангаалт, эдгээлт, ярилцлага гээл та бүхэн тагаа хуваалцж байгаа зүйлүүд бүгдөө бас хэрэгтэй байгаа. Тэгээ адилхан ингээ ярилцаад хичээгээд явж байгаа. Гэхдээ ганц л юмыг аягүй сайн ойлгох хэрэгтэй юм шиг надад санагдсан. Тэр юу гэхээр за тэр хин нэгнийхээ ингээ голыг нь л тасалж болдгоо юм байна. Бүр ингээ голын утсыг тасалжвал тэрийг ингээд хамтдаа эдгээгдэж, ангаагдаж цаашаа явах дургу болчтой юм байна. Энээс үүдэл ингээл өөрөө амирх ингээд хүмүүс салалт үүсээд байгаа байхгүй. Яг бол гол утсан тасарсан уучлаарай. Нөгөө хүн чинь хоёлоо хичээ, хоёлоо өөрчлөе гэсэн чинь нөгөө хүн чинь хүлээж авч чадхааргүй болсон байгаа байхгүй. Яг бол бүр ингээд зөндөө олон жил ч юм уу, зөндөө олон хугацаа, зөндөө олон удаа хичээх гээд үнэхээр уучлаарай болсон. Юу ч гарахаа болсон. Тэгэхээр яадаг гэхээр за хоёлоо хин цаашаа амьдрах биеийнхаа цаашаа амьдрах замыг нь одоо үлдээгээд хүндэтгээд чи надтай хамт амьдраад гоё амьдарч чадахгүй ч гэсэн өөр хүнтэй магадгүй гоё жаргалтай амьдарч болно гэд ингээд за салах уу гэд ингээд ярилцаад салаад явж байгаа хүмүүс зөндөө байна.
Ийм л юм болд юм байна. Тэгэхээр яг танд ингээд салахгүй бай, хамтдаа цаашдаа хичээ гэдэг тэр утас чинь, тэр гол утас чинь байгаа бол эдгэрэлт явагдаж болох юм байна. Эдгэрэлт явагдаж болох юм байна. Энэ гэр бүл засагдаж болох юм байна. Хитэн ч насандаа хизээч хамаагүй ингээд гэр бүлийн өнгө өөрчлөгдөж болох юм байна. Танд тэр гол утас байхгүй бол айгүй хэцүү болчихж байгаа байхгүй юу? Хэрвээ танд тэр гол утас байхгүй бол та яг өөр дөрөө л ажиллах одоо өөр аргагүй нөгөө хүнтэйгээ хамтдаа гэхээс илүү за би өөрийгөө ядаж гэрэлтүүлээ те, ядаж өөрийгөө гоё хэмжээнд авч явъя, ядаж өөрийгөө хараад гоё баясчээ те, ядаж өөрийнхөө сэтгэл хөдлөлийг гоё ингээ байлгая гэдэг өөрөө та нэг бие даасан хүнс бас нэг аялал хийгээ явж байгаа. Таны аяллаас хамаарат дараагийн өчнөө олон зүйл хамааралтай гэдгээ ойлгоод хүлэмжшөөрөд өөртөөгөө ажиллахнаас айгүй чухал байна. Та гэхдээ өөртөөгөө ажиллаад өөрөө ингээ сайжраад өөрчлөгдөд ирэхээр нөгөө хүний ингээ те өөрчлөгдөхгүй байсан байдлаас өөрчлөгддөг. Манай гэр бүлд бол яг тэр бол айгүй ингээ тод харагдчихсан. Би хамгийн анх ингээл энэ бүхнийг ойлгож байхдаа яг ингээд өөрөө ойлгоод явчвал хажуудах хүн маань ойлгохгүй бол хэцүүтэй гэж бодоод айгүйх ярьж өгөх гэж хичээдэг байсан байхгүй юу? Би ийм ингээд ойлголоо, ийм байд юм бэ шүү. Бид нар тийм сүнс гэж байд юм бэ штэ гээл те. Одоо сүнс маань юм даалгавартай бас юм ингээд одоо аялал хийгээд явж байгаа гэсэн үг юм байна. Ингээд бид нар ингээд өөрөө амьдралын зорилго утга учир олно гэдэг чухал юм байна. Зүгээр л хүнтэй суугаад хүүхд төрүүлээл ингээд хоёлоо өсөөл үржээл амьдрна гэдэг бол бас амьдралын мөн чанар зорилго биш юм байна. Эд баялагтай мөнгөтэй байна гэдэг бас бидний амьдралын зорилго биш байна. Энэ бол зүгээр анхан шатны хэрэглээ юм байна. Энэ хэрэглээ тэгтээ тэргүй нэг өдөр хангалтгал юм байна. Тэгээд хэрэглээг хангацсан хүмүүсчтэй байртай машинтай гой хаустай байж жаргалгүй амьдрдаг хүмүүс зөндөө байд юм байна. Энэ төр гэл ингээл өөрөө ойлгосон юм ингээл хамтдаа ярилцаал яг хамтдаа ингээд хөгжих гэж ингээд аах бол аягүй хичээдэг байсан юм. Тэгээ би нэг юм ойлгосон сүлдө бүр өглөө гэдэг нэр авсан шүү дээ. Йоо ямар өглөө юм бэ? Йоо ямар их мэрд юм бэ? Чи жоохон чимээгүй байгаач, дуугаа байгаач баг ёо би ажиллагаа ядраад ирж байгаа чинь ингээд яриа дуусахгүй ярьж баг одоо юу гэлээ? Нөө ярьж залах төөмөч гэдэг юм уу те. Ингиш ингээд бас тиймэрхүү үгнээ сонсч байсан. Тэсвэлтэй хүн бүр ойлгоод за окей үнэхээр ойлголоо гэд шууд юу яд юм бэлээ. Одоо зөвхөн өөрлөгөө л орд юм бэлээ. Тэрнээс хойш би ингээл өөрийгөө л гэдэг болцсон. Өөрөө л ингээл ойлгоол, өөрөө хөгжөөл, өөрөө энэ ойлгож байгаа юмдаа айгүй олзур хуртаа хандаал тэгэл ингээл нийгэм түгээх гэж хичээгээл те. Ингээ явдаг болсон чинь би ингээд өөрчлөгдөд эхэлсэн чинь яг уу би өглөөгүйч, би яриагүйч, би нөхөртөөгөө баян харилцдаггүй дандаа энэ талаар ингээл битэрч байх сүнс яриа сууж байхгүй шүү дээ те. Ингэдэггүй байсан чинь ингээд айгүй өөрчлөлтүүд явагдсан байсан. Би одоо ингээд хараад ямар хөөрчлөгдсөн бэ гэж харж байгаа байхгүй юу? Үнэхээр ингээд анх танилцснаасаа харилцааны чадвар үнэхээр өндөр болсон юм байна. Бага байдал ажлын амжилт те зөндөө юм ингээд айгүй сайжирсан байна. Гэхдээ энэ ингээд сайжраад ингээд явж явах хугацаанд бид төр бас уг нь энээс илүү богино хугацаанд байж болох л байсан. Тэнгүү жоохон урт хугацаа дэндүү удаан хугацаа зарцуулсан байна гэж ингээд олж харж байна. Би дээрэс нь бас цаг хугацаа юм ингээд оройтно гэж арай байд юм шүү дээ тий ингээд оройтчихгүй байгаа да аливаа юмд ингээд өөрч шинжилт хийн гэдэг бол оройтхгүй хийнэ гэдэг бол айгүй чухал юм биш шүү тий тийм болохоор ингээд би бигээ бүр нэг гол утсын тасартлаас явж болохгүй юм байна энэ төр гэд айгүй ингээ ойлгосон. Гэхдээ ер нь ингээ та өөр дээрээ ч гэсэн ганцхан ажиллаад өөрийгөө олоод өөрийгөө хайрлаад явж байхад бол гэр бүлийн бүх гишүүдэд нөлөөлтөө. Бүр гэр бүлийн гишүүд битгий хэл хамаатан саданд нөлөөлнө, эргэн тойронд нөлөөлнө. Эхлээд өөрчлөө явж байхад бол айгүй их дайралтууд орж ирнэ, айгүй зовлон орж ирнэ, айгүй хэцүү шантарна өөрийгөө гэд явж байгаа чинь дээрэс нь хүмүүсийн ингээд дайралт орж ирэхээр ч айгүй хэцүү байдаг. Тэгээ сүүлдээ бол нөө хүн болгонд ойлгуулах гар хүн болгонд өөрийгөө ингээд ойлгуулахгүй үнцэнтэй газараа байгаад та тэр хүнд үнцэнэгүй санагдвал шууд тэр хүнээсээ ингээд за ахгүй би энэ хүнд үнэхээр үнцэнэгүй байгаа юм чинь миний цаг хугацаа надад үнцэнтэй юм чинь би өөрийнхөө замаар явчихъя гэд ингээд явуулт сураад холдож байгааг нь холдуулаад ойртож байгааг нь ойртуулаад ингээд сонголтуудаа хийж эхэлдэг хүн тэгэнгүүт ингээд тав тухтай орчин бүрдээд гоё болоод те тэнгүүд ингээ үр дүнгууд гарч ирж эхэлдэг. Тэнгүүд ч нөгөө чаарлцсан байсан хүмүүс чинь зарим нь наашаа хүрээд ирнэ. Наа нэсэн хүмүүс чинь заримдаа цаашаа явчихна гэдэг айгүй олон дэшээ доошоо юмнууд болоод яваад идэм билээ. Манайхан уурсан ч тоодгүй штэ авсан гоё ч юм уу гэд өнгөрдөг гинөө. Тоодгүй штэ авсан юмыг гоё ч юм уу гэд өнгөрдөг гинэ. Яг сэтгэл хөдлөл баг гаргаж илэрхийлдэг юм байна л да. Тэгээ бас бид нар ингэдэг одоо ингээл эрэгтэй хүнд нэг ингээд шийдвэр ч юм уу. Би бол айгүй их тэгдэг байсан. Би нэг юм ингээл олж малж мэдхээр бүр ингээл алмаа зэрт натгцсан юм шиг ингээл нүд хараа би ийм мэдчлээ. Ийм гоё юм амьдралд байсан юм. Би айгүй сэтгэл хөдлөлтөө байхгүй. Би бүр ингээд сэтгэл хөдлөлийн хатан хаан гэдэг шиг заяа.
аюу сэтгэл хөдлөлтөй би ч ингээд аюу гой сарнаа харал баг үйлнэ. Ямар гой сарнаа вэ? Яаж ингэж гой ургаж чадваа? Ямар гой нар салхин яаж нийлхэрэ гэлээ өөрөө цааш аюу ингэж гүн гүнзгий боддог. Тэгээд уйлчин, тэгээд инээчин тэ эсвэл ингээл ер нь ингээ юмыг багасаал тийм ингээ бүр гүн гүнзгий боддог айгу сэтгэл манай 90 тойрны хүмүүс намайг чи амар сэтгэл хөдлөлтөй яана чамшиг хүн сэтгэл мэтгэлээр унах юм бол амар гүн гүнзгий сэтгэлээр унах байхаа гэж ингэж ярьж мэрдэг байсан. Угаасаа тийм үнэ. Айгу сэтгэл хөдлөлтөй хүн яг нөө өөр шигэ өөрөө ингээл хүний ингээл манай нэг найз байр авлаа гэвэл ямар гоё юм байр авсан юм уу гэх ингээл бүх сэтгэлээрээ сонсож бүх ингээд эдисээрээ тэр хүний өмнөөс баярлдаг. Тэг өөрөө тэгж юмд ханддаг хүн чинь бусдыг бас ингээд нөхөртөө ч юм уу эргэн тойрны хүмүүс өөрийнхөө талаар юм хэлнэ. Би тэгсэн ш гэдэг тэгэхээр нөгөө хүмүүс нь бүгд юм гөлхөртэй. Окей. За тэгээ юу гэдэг инкерээс амар гомдчих гээд байдаг байхгүй ямар сони тэгээ яг ингээ хүмүүсээ сэтгэл хөдлөл унтарсан л идэм байлээ л дээ хүмүүс ч ингээд өөрчлөгдөөд баярлж байгаагаа ч илэрхийлэхэ болоод гомдж байгаагаа ч илэрхийлэхэ болоод нэг юм сони дөлий дүм юм саарл болчтой тэгээ хин хүмүүс л тийм байт юм байлаа сүулдэ би за ер нь л дийлэг хүмүүс ийм л байт юм байна да ийм нэг ийм унтраагүй гэгээлгээрээ сэтгэл хөдлөл ихтэй хүмүүс айгу цөөхөн байт юм байна тэгээ цөөхөн байдаг тэр хүмүүсээ нөгөөдүүл нь харахаар ингээд амар эвэртэй тулаа шиг хардаг. Багаас маань л намайг ингээл хүн болгоо ингээл дандаа ингээл ялгаж хараад байдаг. Дандаа ингээл намайг нэг юм төрөл зүйл өөр төрөл анги ярьж байгаа юм шиг яриад бусад хүмүүсийг болохоор зүг зүгээр намайг л ингээл нэг юм чи гэж ирээл амар өөрөөр хүлээж аваад байдаг гэсэн би бүр амар гайхдаг байсан байхгүй яа гэдэг юм бол би ч одоо айгуу цайлган цагаахан сэтгэлтэй хүн болгоны асуудлыг сонсвол сэтгэлээрээ тусалдаг те бүх юма сайнаач муугаач нуухгүй дэлгээ ярьцдаг гэж байгаа л юм штэ те өөрөө ингээд дотор айгуу сэтгэл хөдлөлтөй болохоор өөрийнхөө мэдэрснээрээ хүнд ингээд хаваалцчихдаг тэр хүн тэгж мэдрээгүй бол ингээд намайг ойлгохгүй ч юм уу иймэрхүү байдаг байсан тэгээд ингээд юм бол гэж бодохоор сүулдэ бол ингээд ойлгосон за хүмүүс ингээд бүр багаас нь битгий юм байгаадаа битгий тийм байгаадаа гэж заацсан, зааварлцсан, загинцсан. Тэгээд нөгөөдөл чинь юм байхсгүйгээ бодоод ойлгоод явж байгаа хүнийг тийм биш ингээд чөлөөтөдөө инээхэрээ инээдэг, уйлахаараа уйлдаг, уурлахаараа шууд тэрийг гаргадаг юм сэтгэлзэн хувьд ингээд өөрийнхоороо байж чаддаг хүнийг харахаараа ерөөсөө ойлгож чаддаггүй, ерөөсөө хүлэн зөвшөөрч чаддаггүй тэр хүнийг ингээд бүр гайхаад байдаг. Тийм л юм бэлээ. Тэгээд тэгтээ ингээд дарагдаж үзсэн. Ийм юмд амар дарагдаж үзээд би тэгж болохгүй юм байна. Би ингээд дараахан мэлигээ сууж явах хэрэгтэй байна. Дугаа дараахан байвал гоё юм байна гэж бодоод тийгээд үнэхээр цаанаасаа яс цуснасаа гэдэг шиг яс цуснасаа угаасаа чадаагүй. Тэгээ би за ерөөсөө хүн яг өөрөөхөрөө л байх хэрэгтэй байна. Би уйлмараа уйлаад, дуулмараа дуулаад, инээмэрээ инээгээл хүн өөрөөхөрөө байж ич би дотроо жаргалтай байхгүй ядчил дотроо эрхчлөөтэй баймаар ш тийм ч одоо нийгэмд эрхчлөөгүй мөхөд дотоод сэтгэлдээ эрхчлөөтэй байхгүй бол бүр амьдрах газар олдохгүй үстэй. Тэгэхээр би ингээд дотоод ингээд зүрх сэтгэл өөрийгөө л би мэдчихэвэл болоо. Би өөрийгөө л ингээд бүр дотоод зүрх сүнснээсээ мэдчихэвэл энэ хүн намайг мэдэхгүй байхад ямар мат юм. Тэгтээ тэр энэ хүн надтай амар олон цаг ярилцсан биш те. Энэ хүн угаасаа миний яриаг дуустлан сонссон биш, миний амьдралыг судалсан биш. Яаж энэ хүн миний талаар мэдгэвдэ гэж бодоод ингээд айгуугай тайвширдаг болсон. Хүмүүс надаас айгуух ингэж саддаг байхгүй. Яаж уургүй болдог вэ? Одоо бясалгал хийдэг болохоор айгуух тэгж асуудаг л да. Одоо ямар ч уургүй, уурлахгүй ингээл залбираа суудаг гэж боддог юм шиг байна. Үгүй шүү дээ. Тэгээ та яаж уургүй болдог вэ гэд би ингээд бясалгалаар уургүй болох гэж айгүй хичээжээсаа уур гэдэг юм аа ингээд өөрөөсөө гарах га. Тэгтээ жоохон нөлөөсөн за нэг 60% нөлөөлөд 40% байгаа л гэдэг байсан. Сүүлдээ тэр 40% нь за одоо 40% 40-уулаа гараа явцсан гэж би хизээч хотлоо ярихгүй. Эсвэргээрээ надад бол ингээ уурлах юм гарвал би ууралдагч өмнөгшгөө хандхаа болцсон. Уур гэдэг зүйлд өмнөгшгөө ханддаг байсан тэр нь хандлага маань өөрчлөгдсөн. Тэгээ яаж ингээд миний тэр ингээд юмд уурлах өмнө нь би үнэхээр ууртай байдаг байсан аахгүй. Бүх юмд ингээ айгүйх ууралдаг. Бизнес удирдаад компани удирдаа явж байхдаа бүр ууртай дараагаас л ажилчид айдаг. Уургүй ингээд инээгээ таниагаад хөөхөн байхаар ингээд даварчих гад байдаг. Тэгэхээр чинь эрэгтэй хүмүүс удирдах ажилтдаг хүн чинь ингээд уртаа царайлахаас өөр аргагүй. Тэгээ өөрийгөө айгүйх гэмтээжсэн. Йоо тэрнээс болоод бүр ядраад өвчин тосчихсан. Айгүй хэцүү байсан. Гэхдээ яг тэр үед ингээд тэр уураа яаж байхгүй болсон гэхээр очир салтааныг нь ойлгочоор хүний уур угаасаа бясалгал хийсэн хийгээгүй гар авчдаг байхгүй юу. Амьдралын утга учирыг ойлгоод, яагаад төрснөө ойлгоод, яах гэж амьдарч байгаагаа ойлгоод, өөрийнхөө туулж байгаа алдаа оноо болгоныг би ийм сурах гэж энэ алдаа тохиолдсон юм байна. Би ийм мэдэх гэж энэ оноо тохиолдож байгаа юм байна. Надад ийм урам орж ирж байгаа маань ингээд зөв явахаар ийм шагнал ирж байгаа юм байна. Ингээд буруу явахаар ийм хичээл
хичээл дахиж орж ирж байгаа юм байна. Ийм шалгуур, ийм шүүлт явагдаж байгаа юм байна гэдгийг ингээ ойлгоод уралж байгаа хүнийг хараад хөрхөдөө нэмэгтэй уралцсан байна гэдэг чинь цаана ийм асуудлууд байгаа юм байна. Хараач эмэгтэйлэг энерги нь ингээ унтсан учраас энэ хүн кил юм байна гэд те. Эрэгтэй хүнийг харахаараа хөөрхийн эрэгтэй энэ ахын энэ залуугийн эрэгтэйлэг энерги нь унтсан байгаа юм байна. Эрэгтэйлэг энерги нь унтсан болохоор нэг иймэрхүү сул дорой болцсон юм байна энэ гэдэг бүх юмны учир шалтгааныг тайлаад ингээ дотор байсан нэг юм блокууд арилаад ирэхээр хэр аргатай юмд нэг уур хөрөхгүй хин нэг бүр намайг зөрүүд ирээд өдөхгүй л бол тэ зөрүүд миний ингээд ганц одоо ингээд жоохон уур хүрдэг шалтгаан байдаг. Тэр нь юу гэхээр намайг огт мэдэхгүй ээж миний талаар шууд дураараа ярихад бол би шууд тэрийг илэрхийлдэг. Гэтэ би уурлна гэдэг нь харааж марааж ч юм уу те тэгж биш шууд ингээд өөдөөс нь илэрхийлдэг. Одоо өөрийгөө хамгаалдаг гэсэн үг л дээ. Хэрвээ тийм тохиолдол гарах юм бол би шууд өөрийгөө хамгаалдаг. Би өмнө нь хамгаалдагчгүйс орхичдаг байсан цаа шиг. Одоо бол хэлэх юм дээр бас хэлдэг. Юу вэ гэхээр тухайн хүнийг дотор нь орсон юм шиг огт мэдэхгүй яаж ингэж дураараа зохиож ярьж чаддсан бол гэд би бүр ингэж мэл гайхад цэлхөрдөг гэх юм уу. Миний талаар амар дураараа ярьж байгаа хүнтэй л би бол үнэхээр хамт байж чадахгүй. Яг тэгвэл уучлаарай гэд явах хүмүүсээ явуулдаг. Яагаад гэвэл нэг ч удаа надад сэтгэлээсээ цаг гаргаж миний сүнсийг сонсоогүй, миний зүрхийг сонсоогүй, миний мэдлэгийг сонсоогүй те миний нөхцөл байдал байр суурийг сонсоогүй жиж шууд миний талаар өө тэр чинь тэгдэж штэ, эн чинь ингэдэж штэ. Тэр хүнс амар тийм юм бэлээ гэж ярьж байгаа. Уучлаарай үнэхээр тэрийг хүлээж авч чадахгүй. Яагаад гэвэл би өөрийн гэсэн сүнсний аюултай би өөрийгөө маш сайн мэдчихээн. Та намайг мэдэхгүй бол миний талаар тэгж дураараа ярьж болохгүй. Та өөрийнхөө талаар ч гэсэндээ те ер нь ингээ бусдын талаар хизээж битээ тэгж дураараа яар юу ч мэдэхгүй жиж. Тэр ингээд юмыг үнэхээр сайн мэдээд судлаад уншаад бүх үзэл бодлын за бүгдийн биш юм аа гэдэг нэг тодорхой хэмжээнд судалчаад үнэхээр таалагдахгүй бол за надад тэр хүний үзэл бодол таалагддаг юм аа тий тэр хүний байр суурь таалагддаг юм аа эсвэл тэр хүний нэг байгаа байдал нь үнэхээр нэг жоохон надад нэг эвгүй санагдаад эдэн гэж яриул энэ ч шал өөр штэ тэгвэл хүлээж авна штэ тий тэглгүй яхаа таны миний үзэл бодол таалагдахгүй бол болно штэ та хоёр өөр одоо юмсыг өөрөөр харддаг юм байна өөрөөр итгэл үнэмшилтэй юм байна шүү гэд дэлхийн ертөнцийн бөөрийнхээ аюулгүй олон тал байгаа юу гэж бүх юм нэг талтай байж дээ бүх хүмүүс бүх дэлхийн бүх хүмүүс зөвхөн нэг итгэл үнэмшилд итгээд нэг л юмыг зөв гэж явж исэн нэг ч түүх байхгүй. Нэг ч тохиолдолд одоо 2025 он болж байна тийм үү 2000 жил бид нар ингээ энээс урт удаан эртний жил амьдарчаад нэг ч тохиолдол бид нар бүх хүмүүс нэг л юмд итгэжсэн тийм түүх байдгүй. Тэгэхээр бүгд тэнгэрийн дор байдаг хэдий ч бүх хүний итгэл үнэмшил бүх орны соёл иргэншил нөө байгаа орны соёл иргэншил байгаа цаг уур байгалийн онцлог манцлог гэж зөндөө нөлөөлдөг болохоор хизээч нэг байх боломжч байхгүй. Тэгэхээр та хоёр дээр итгэл үнэмшил зөрж болно. Та миний итгэдэгмд итгэхгүй ч байсан болно. Та миний харсан юмыг хараагүй байж болно. Танд миний байгаа байдал таалагдахгүй. Энэ бүр үнэхээр чөлөөтэй. Гэхдээ та миний талаар дураараа ярьж болохгүй байхгүй юу? Дураараа ярьж болохгүй. Та хин нэгний талаар дураараа тий бүр ингээд амьдралыг нь яриад, алдааг нь яриад, оноог нь ярьж бариад, ирээдүг нь ярьж ийн гэдэг бол тэр хүн тэр хэмжээний хов хоосон тий молгоо бусдын сүнсний аялыг хүндлэхгүй өөрийгөө мундаг гэж өөрийгөө бурхан гэж бодсон хүмүүс байна л гэсэн үг. За ингээд ийм гоё зүйлийг яг би гоё чөлөөтэй ярихыг хичээгээд сайхан чөлөөтэй дураараа гэдэг шиг өстө жинхэнэ 50 ярьлаа. Тэгээ та нар маань хэрөө сонсох эсвэл дараа гой нөхөө сонсорой хурдлуулаа сонсч болтыг шүү. Цаг хугацаа хэмнэмээр байвал хурдлуулаад YouTube руу ороод хурдыг нэмж агаад сонсорой тий. Тэгээ авсан зүйл эндээс гой нэг л юм ойлгоцсон бол надад баярлна. Миний ярьж байгаа бүх зүйл туйлын үнэн биш. Энийгээр л яваарай гэж би хэлээгүй шүү. Авахын аваарай, хаяхын хаяарай. Таны сүнсний аялал, таны мэдж байгаа мэдлэг чухал шүү. Өөрийнхөө мэдж байгаа дээр нэмээд холиод сүлээд яваарай. Тэгвэл тэгэл болоо. Миний амьдралын зорилго бол сурсан мэдсэн зүйлээ энэ олон хүнтэй харилцдаг ажлынхаа хүрээнд нэг өөр үнцгийг байгаа ингээд мэдж байгаа таньж байгаа юмаа сайхан ингээд дэлгэрэнгүй ярьчи. Миний хүүхдүүдэд ч гэсэн дараа нь хэрэг болж магадгүй. Тэ би ямар мөнх настай биш. YouTube ингээд бичлэг болгоод оруулчвал хин нэгэн хизээ нэгэн цагт аль нэг цаг мөчөд сонсоод нэг болтгоо урам аваад нэг болтгоо мэдлэг авал тэгэл миний зорилго тэр. За тийм л зорилготой энэ зүйлүүдийг хийдэм аа. Тэрнээс надад өөр зорилго байхгүй. За тэгээд би нөгөө нэг юм гоё тарнуудыг нээлээ тарнийн дуулал болгож оруулж байгаа. Та нар маань миний ингээ оруулж байгаа зүйл сэтгэл зүрхнээсээ мэдэрсэн комментуудаа үлдээгээрээ. Би ч аягүй сэтгэл хөдлөлтөй болохоор ингээд өөрийнхөө ингээд зорж сэтгэлээ гаргаж миний хувьд бол энэ аюу утаа мөрөөдөл маань ахгүй юу ингээд бүр энэ сүнслэг зам руу орохдоо л ийм гоё дуу болгочихсан ингээд дуулаа сууж байгаа юм мөрөөж байгаа зүйлээ аюу ингээд удажж биелүүлсэн болохоор миний хувьд сэтгэл ингээд аюу гоё олзуурх ууштай байгаа. Маш гоё олон олцтой орой байна. Баярлалаа гинэ ёо ямар гоё машгүй дээ.
Та нартай баярлалаа, талархлаа. Тэгээд миний та нарын л мэдчихэл байгаа юм ярьж байгаа. Би яг хөө ингээд дэлгэрүүлээд нөө цаас чичгээс нааш гэдэг шиг те хэдүүлээ хамтдаа ингэж ярилцчихэж л тархитлахоо нэгдэж хоолон чакра нэгдэж зүрх сэтгэл онгоож байгаа байхгүй ярилцахгүй ингээд бүгд тал талтаа бодоод ахаар бас ингэж гой цуглардаггүй болохоор л ингээд яриад байгаа шүү. Тэрнээс би ямар бурхан биш бүх юмыг мэддэг биш яаж ингэж бүх талаас нь ярьж чадахгүй да. Ихтэй өөрийнхөө ингээд мэдэрсэн мэдрэмжээрээ л ингээд ярьж байгаамаа гэсэн үг шүү. Та нар маань ч гэсэн надаас илүү мэдлэгтэй, надаас илүү мундаг, надаас мундаг хүмүүс зөндөө байдаг шүү дээ, тэ. Тэгээд гоё хольц зэлээд яваарэ. Тарин маш гоё аялгаатай байнлаа, байнга даган баясдаг гинэ. Ямар гоё юм бэ? Би харин яг одоо нөө өөрийнхөө тэр десаран, тэгээд мөнгөний дуудлагын, за тэгээд ногоон дарах энэ гурван таринашд өдөр болгон өглөө болгон сонсоод өөрөө бясалгаад өөрөө баясаад да тэрэндээ залбирлаа хийгээд бясалгалаа хийгээд явж байгаа. Би өөрөө ингээд өөрөө ажиллаа явж байгаа болохоор надад бас айгүй гоё ингээд ороод надад ингээд үр дүн мэдэгдээд байгаа учраас хүмүүс манаас тэгж байгаасаа эн чинь гурван маш хүчтэй эртний тарныг нийлүүлсэн. Тэгээ гурван ингээд хооронд нь аяар ингээд холбоод гоё дуушиг болгоцсон учраас бүх муу мухай амин хаагдаад сэтгэл санаа нонгоогоод бохирдол нь гараад эд баялагын дуудах төр зам энерги хувьд шүү. Хүмүүс одоо тарин уншихэр ажил хийгээч юун тарин уншмаш гэдээ бас бичээд байдаг. Би тарин уншаа шууд тэнгэрээс мөнгө бууж ирдэг гэж хэлээгүй. Энерги хувьд мөнгө олох боломжийн замууд нь нэгддэг, боломжийн хаалгууд нь онгоодог. Таны өмнө олж хараагүй боломжууд нь харагддаг те. Энергийн засал гэдэг чинь маш том зүйл шүү дээ. Тэр утгаас нь хэлж өгдөг байхгүй юу? Тэнгүүд хүмүүс нөгөө тийм нэг далд томсор мэдэхгүй хүмүүс тарин уушгаар мөнгө орж ирдэг хөдөлмөрлөөч гэдэг. Хөдөлмөрлөөгүй би зүгээр сууж аваад ингээд тарин уушаад мөнгө олоогүй. Би ч бас айгүй хөдөлмөрлөлтгөө. Гэхдээ би энерги застгаа. Яагаад бол масс энерги айгүй сөрөг байдаг. Бидний эргэн тойронд надаас зөвшөөрөл авахгүйгээр сөрөг энерги шууд орж ирээд миний амьдралыг ингээд оролддог тийм учраас дандаа бид нар ингээд хил амтай сөрөг энергитэй явж байгаа учраас тарин уншид энерги заслаа хийж сэтгэлээ баясгаж бурхандаа өөрийгөө даатгаж явах нь энэ нийгэм энэ 90% аргагүй асуудал ахгүй юу? Угаасаа энэ чинь бүр айгүй ойлгомжтой тайлбарлах шаардлага байхгүй юм шүү дээ тий. Тэнгүүд яг зарим хүмүүс тайлбарлах гэдэг. За гэрэлтэж гэлтгонож байна. Буяндан даган баясаа гэсэн байна. За долгор ихчээ баярлаа. Лавгчууд долгор гэсэн байна. Загтансан газар маажлаа гэдэг шиг яг зөв үедээ энэ лайвыг сонслоо маш их баярлалаа гинэ. Үнэхээр сайхан гайхалтай дуу байсан. Хоёулангийн сонсон өдөр бүр сонсох хичээж байгаа гэсэн байна. За баярлалаа. Гой завтай чөлөөтэй сонсомоор байгаа үедээ гой сонсоод яваарэ. Би бол яг нөө тарины дуудлаа бол өдөр болгон сонсож байгаа. Аавынхаа араас явуулсан те бүх аав нарынхаа араас явуулсан. Аата аврал одуулыг гэдгээ бол сонсохоор ингэ шууд нулимс гараад аав минь бодогдоод бүр ингэ санагдаад байгаа учраас бас гоо сонсомоор байгаа үедээ сонсоод явж байгаа. За ээжтэй бол би ээжтэй аврал одуулыг гэдгийг шүлэг байдлаар бичээд өөрөө хоолоогоо уншаад айл нэлээ хэдэн жилийн өмнө жил гарны өмнө ч байна уу ингээ оруулаад дутцсан. Гэхдээ би одоо тэр өвгнүүдээрээ бас ингээд гоё дуу аялгаа болгоод ээжтэй аврал ачит ээжтэй аврал одуулъя гэдэг тарнийн дуулаа удахгүй оруулнаа. Тэгээ та нар манаас гоё сонсохгүй юу? Ээж гэдэг бол угаасаа хүчтэй. Ээжтэй бол айл дэрэгцсэн байсан те. Аата бичгээл жоохон ингээд дүлгнээ яваад исэн. Тэгээ сая бол энэ гоё аялгаугаа мэдээ сураад ажиллаж эхлээд шууд ингээ аавда зориулаад бицээ айгу удаан бодож явсан болохоор шууд ааваасаа хэлсэн. За тэгээд би цаашдаа гоё таринууд оруулнаа. Гоё зөвхөн гэр бүлийн харилцааны ангаалтын тарин, эрүүл мэндийн тарин, мөнгөний тарин те. За ерөөсөө ажил одоо хамгаалтын тарин гэж зөндөө олон таринуудыг сайхан дууршиг болгоод ийм гоё зөөллөө сайхан оруулнаа. Тэгээд та нар маань гоё сонсоод, авахыг аваад, таалагдж байгаагаа сонсоод яваарэ амьдралтаа хэрэглээд те. Сайхан зөвлөгөө өгд барьж явдаг шүү. Баярлалаа гэсэн байна. За ингээ бүгдөө сайхан амраараа маргааш шиг шинэ 7 хоногийн шинэ өдөр эхэлж байгаа. Гоё ирч хүчтэй гоё эхлүүлээрэ. За тэгээд шинэ 7 хоног манай номтой болог пэйж хуудсан байна. Гэр бүлийн 7 хоног гэж зарлж байгаа. Би өөрөө л одоо ингээ зарлж байгаа шүү дээ. Анх удаа л та нартай хэлж байна. Анхны сонсож байгаа юмсан та нар шүү. Зарн маргааш орох бах. За ингээд энэ 7 хоног буюу маргаашийн даваагаас нэм гараг хүртэл хэдүүлээ гэр бүлийн харилцааны талаар ярина. Би видео зөвлөгөөнүүд оруулна. Пост оруулна гэж чадхаараа нэг 7 хоног гэр бүлийн сэдвэр гоё бужигнаад дараагийн 7 хоногт ингээд 7 хоног нэг сэдвэр явъя гэдээ аль дээр өгөн тэгж бодож ирсэн. Тэгээд би бас орхигдуулцсан өөрөөс гадагшаа дутгшоо яваад дараа 7 хоног мөнгө буюу эд баялагын 7 хоног гэж зарлаад тэрний дараа 7 хоног за тийм 7 хоног гэж зарлж шүү. Яг тэр 7 хоногт нь тэрнтэй холбоотой мэдээллүүдийг ингээд олноор нь оруулахыг хичээж байгаа шүү. Тэгэхээр маргаашийн даваа гарагт хэдүүлээ гэр бүл гэдэг сэдвэр одоо сүнслэг байдлын олон мэдлэгүүд орох нь байна. Гэр бүл гэдэг чинь сүнслэг талаасаа юу юм те? За өөр хүүхэд таны жил гэдэг чинь сүнслэг талаасаа юу юм? Яг одоо гэр бүлдээ сүнслэг ямар хамгаалалт хийх ёстой энэ төр гэд гой энергийн мэдээллүүд оруулахыг хичээх болно. За та нар маань тэгээд
шинэлэн өдрийн гоё ирччтэй эхлэлээрээ хайртай шүү. Намайг сонсдог, намайг дагдагт баярлалаа. За тэгээд YouTube дээр бичлэгийг бас оруулнаа. За дараалцгаая. Талархлаа баярлалаа гэсэн маань маш гоё аялгуудад тарин болсон байлээ. Сонсоод дагаж уншиж байгаа мундаг багштай баярлалаа. Ийм гоё олон хүмүүс тэр тарины талаар гоё олон сайхан сэтгэлтэй байгаа юм шүү. Яагаад та нар гоё комент бичихгүй байсан юм бэ гэж. YouTube дээр ингээ комент айгүй цөөхөн тэгээд би жоохон амар одоо олон жил мөрөөдөж хийсэн юм байна. За хүмүүс яг над чиг гоё мэдэрч чадахгүй байгаа юм болоо гэд бодоод байсан шүү дээ. Хүн чинь илэрхийлж ойлгодог. Би ч одоо ингээд та нарын мэдрэмжийг шууд гэртэж очиод энэ хүн юм мэдэрч ингэж мэдэхгүй учраас гой комент бичих юм ингээд илэрхийлэхээр илүү гой ойлгодог. Тэгэхээр гой үнэхээр гой мэдрэмж авсан боо шүү дээ. Тэрнээс биш би мэдрээгүй үнэхээр таалагдахгүй тэгж хүчээрэй гэж гуйж байгаа юм шүү. Энд чинь ялгаатай. Үнэхээр таалагдахгүй болно хамаагүй. Үнэхээр жинхнээсээ таалагдчихвэл гой бичээрэй, комент бичиж элдэгээрэй. Тэгэх юм бол би дараагийнхаа нөгөө тарины дуулуудаа хийх урам, зориг, ирч хүч аваад эн чинь хүнд хэрэг болоод байгаа юм байна. Эн чинь хэрэгтэй юм байна. Эн чинь миний мөрөөдөж явсан зүйл чинь зөв байсан байна гэдээ явна шүү дээ, тэ. Тэгэхгүй ганцхан өөрөө сонсоод өөрөө баясаад байвал яг гоё л та надад гоё. За ингээ сайхан амарцгаарай, маргааш уулзцгаая. Багшаа халгаанд орохтой амжилтны 5 тарин өдөр болгон уншиж байсан баярлалаа гэсэн байна. Тийм үү. Маш гоё нөлөөлж байгаа үстэй. Тэ эдгэрэлтийн тарин хамгийн гол нь зорилгоо бодох өөрийгөө эрүүл болсон байгаагаа бодоод уншихад бүр асар их гэрэл, асар их хүч орж ирдэг байхгүй юу? Тэгэхгүй зүгээр ингээ унших биш. Одоо бид нар чинь нөгөө бидэрт ингээ зорилгоо бодож унших ингээ анханаас нь зааж өгөөгүй болохоор тарин маринтай яаж харьцахаа мэдэхгүйсэн. Сүүлүүд л ер нь мэддэг болж байгаа шүү дээ. Баярлаа, маш гоё зүйлс хийж өглөө гэсэн байна. Баярлаа. Энэ мэгтэйлэг энергийн талаар бас гоё ингээд бичээд пост байдлаар гоё оруулаад байна. Ерөөсөө бид нар маш удаан ярихгүй бол энэ чинь нэг удаа яриа л за юм байна гэдэг бол зүйл бол биш байгаа байхгүй. Зөндөө удаа ярьж ийн бөхөө. Яагаад бол энэ чинь анх эхлэл нь айгу удцсан. Айгу удаан ингээ явц учраас хэдүүлээ та ч гэсэндээ гоё гэртээ яар те. Хэдүүлээ бөөндө хамтдаа ярьж ийж, хамтдаа шийдэж ийж, хамтдаа хичээж ийж гоё үр дүн авна. Тэгэхгүй ганцхан хүн яриад хідэн хүн сонсоод за окей гэд өнгөрчүүл энэ чинь дарагт чинь та ч гэсэн эмэгтэйлэг энергийн талаар гэр бүлдээ яриараа, эргэн тойрны хүмүүст яриараа те. Хамтдаа яриараа зөв буруу бүх талаас нь ярьж иж энэ бүхэн ч нийгэмд гоё өршин болж үлдээ шүү. Мишка багшаа талархаж явдаг да. Аавра онцлогоо хийлгэж, галын цэл хийлгэж байсан. Таны илсэн бүхэн биелэл болсон. Гайхалтай багш гинэ. Ямар гоё юм бэ? Баярлаа танд. Гайхалтай гэсэн мэн. Тарин үнэхээр гайхалтай гэсэн мэн. Ямар гоё юм бэ? Комент бичлээ та нар. Хайр шүү та минь гэсэн мэн. Баярлаа. Хайртай шүү. Сайхан амарцгаагаараа өнөөдөр жоохон оройд дулчлаа уучлаарай.